Өнөөдрийн мэндийг хүргэе. Шулан харсан мэдчилж байна. За өнөөдөр та хэдтэйгээ 2025 оны 12 дугаар сарын төлөв байдлын мэргээрээ уулзч одоо маш их баяртай байна. За хэдүүлээ энэ удаад болохоор зэрэг уламжлалт төсөөрөө за 12 дугаар сарынх нь ерөнхий төлөв байдал, энергийн зурлагыг харна. За мөн дээрээс нь ажил гэрээр мөнгө төгрөг болон хүн хоорондын харилцааны талаарх мэдээллүүдийг авах байгаа. За нэмэлт хэсгээрээ болохоор зэрэг 12 дугаар сарда болгоомжилттай секцээс 12 дугаар сард танд орж ирэх ивэлүүд, за мөн дээрээс нь 12 сард орж ирэх сюрприз гэх мэтчлэн мэдээллүүдийг бол авах байгаа. За тэгээ хэдүүлээ одоо болохоор зэрэг гурван одоо энэ групп руугаа харж агаад аль нь өөрөө ирэхгүй татагдаад байна. Аль нь таны групп муу юм шиг байна. Тэрийгээ сонгоход болно гэсэн хитрхийг ургуулж бодох хэрэггүй. Зүгээр мэдрэмжээрээ аль нь татагдаад байгаагаа сонгоход болно гэсэн. За ингээд олон юм туршилгүйгээр шууд групп сонголтын хэсэг рүүгээ оръё. Та хэдтэй чимээгүй бясалгаад сонголтоо хийх боломжийг олгоё. За нэгдүгээр группийн маань уншлагатай тавтай морил. За та бүхнийхээ 2025 оны 12 дугаар сарын төлөв байдлыг харж өгөхөд бэлэн болсон байна. За та хэдийн маань сонгосон эсвэл та хэдид маань оноогдсон чулуу болохоор зэрэг энэ ягаан болор чулуу байгаа. За ягаан болор чулуу бол хайрын чулуу байдаг. За мөн дээрээс нь айгүй тийм зөөлөн, инэрэнгүү сэтгэлтэй тиймэрхүү юмнуудыг илэрхийлдэг маш юм зөөлөн үзэсгэлэнтэй чулуу байдаг. Тэгэхээр нэг ялангуяа үзэж байгаа эмэгтэйчүүдийн маань хувьд 12 дугаар сард та хэд маань илүү үзэсгэлэнтэй байх болов уу гэж бодож байна. За тэгээд мэдээж эрэгтэй хүмүүс ч гэсэндээ ялгаагүй тийм ээ. Бусдыг ингээ өөртөө татах, тэ бусдаас онцгойрч харах юм дотроос их гэрэлтэх магадлал айгүй өндөр байгаа гэж юуны төрөнд орж ирлээ. Ягаан болор чулуун бол зөндөө олон янз бүрийн утгууд байдаг. Гэхдээ яг энэ удаад болохоор зэрэг тэр утга нь илүү давмгаалсан санагдлаа. За 12 дугаар сарынхын төлөв байдлыг төлөөлөх гол хүчрээ нээж харцгаая. За та хэд дээр маань ясмэлхий гарч ирсэн байна. За тийм ээ 12 дугаар сар та хэд маань яагаад ингэж ийм үзэсгэлэнтэй харагдаж байгаа вэ гэхлээр зэрэг та хэд маань өөрсдөө дотроос айгуу тийм ангааж ийм амар амгалан байдлыг мэдэрж байгаа харагдаж байна. Заримынх нь хувьд жирэмсэн байгаа болов уу тэгэж орж ирлээ. За заримынх нь хувьд мэдээж жирэмсэн биш хүмүүс бол бас зөндөө үзэж байгаа. Та хэдийн маань хувьд ч гэсэндээ ингээд жирэмсэн хүмүүс ягаа ингээ өөрсдөө амар бөөцөлдөг дөө ингээ инхрийлээд хайрлаад тэг хүмүүс ч гэсэндээ ингээд нэг юм жирэмсэн хүмүүсийг нэг амар ёстой хөөхөн харагдчихээн дотроосоо гэрэлтэж гин гэж тэгдэг ч тийм. Яг тэр энергийг таад маань бас 12 дугаар сард авч явахаар байгаа харагдчихээн. За ерөнхийдөө 12 дугаар сар бол бусад саруудыг бодоход харьцангуй амар амгалан сар байхаар харагдаж байна. Нэгдүгээр группийнхний маань хувьд. Тэгээ бусад хүмүүс ингээд одоо юу жилийн эцэс те тайлан байлан нэтрийг л бөө юм болж байгаа. Та хэд маань бол тийм юмнуудаа хийж байгаа байсан ч гэсэндээ цаанаасаа ягаад ч юм бэ нэг юм илүү амар амгалан хийх зүйлсүүдээ хийж чадж байгаа харагдаж байна. Нэг юм газардлагатай, тайван хийж чадж байгаа харагдаж байна. За хөзрийн маань мессеж өгж байгаа вэ гэхлээр зэрэг за бид нэр ингээд өөртөөхөө амьдралын замналаар явж байхад за ясмэлхийний энэ эзэн сүнс нь биднэрт юу заадаг вэ гэхлээр зэрэг одоо маш амар амгалан тий за тэгээд яг зорьсон зүйлийнхээ төлөө ингээд ийм зориг шулуутсан байдалтайгаар удаан мөртлөө тогтвортой дээшээ доошоос хавлгаа багтаагаар ингэж алхахыг хэлдэг. Энийг заадаг гэж байгаа байхгүй. За тэгээд хэрвээ одоо сүүлийн үед бол амьдрал нь үнэхээр 100 задгаа те ингээд бүх юм амар эмх замбраагүй маш завгүй байсан бол 12 дугаар сард энэ хурдыг жоохон сааруулаад нэг юм тогтож өгөх хэрэгтэй шүү гэдэг бол сахиусууд нь сануулж байгаа харагдаж байна. Ингэж чадах юм бол таны 12 дугаар сард хийсэн зүйлс илүү удаан үргэлжлэх, үржил шимээ удаан өгөх боломж нь бол нэгдэж гарч ирнэ гэж сануулж байгаа харагдаж байна. За тэгэхээр 12 дугаар сарын гол зөнхлөх энерги бол харьцангуй амар амгалан байх, тогтвортой байх, зорьсон зүйлийнхээ төлөө уйггүй одоо үйл хөдлөлүүдийг тайвнаар, тогтуунаар авахыг одоо хэлж байгаа ийм сар болж байгаа гэж харагдаж байна. За астро шоугаа хайж үзье. За нэгдүгээр группийн 2025 оны 12 дугаар сард ямар хөө энерги зөнхлөх вэ тэрийг хэлж өгнө. За нар гарч ирсэн байна, жинлүүр гарч ирсэн байна. За тэгээ мөн дээрээс нь
3 дугаар гэр гарч ирсэн байна. За 3 дугаар гэр болохоор зэрэг харилцааны логик, оюун бодлын бууд гарагийн хэрэгшээлд байдаг гэр гэж байгаа. За та хэдийн маань хувьд хамгийн амьдралынхаа чухал салбар болохоор зэрэг энэ хүмүүстэй харилцаа байхаар харагдаж байна. За мөн дээрээс нь энэ дээр жинлүүр гарч ирснийг харахад ч гэсэндээ энэ энергийг баталж өгж байгаа харагдаж байна. Та хэд маань хамт олонныхоо дунд ер нь бол нэлээд тод гэрэлтэх сар болж байгаа харагдаж байна. Ямар нэгэн байдлаар хийж байгаа ажиллаараа гадаад төрхөөрөө энергиэрээ ч юм уу те ингээ бусдын анхаарал нэлээд өртсөн. Тэгээ сайн талаараа өртсөн ийм нэлээд юм тодорч гарах сар байгаа харагдаж байна. Энэ дунд бас 12 дугаар сард нөгөө нэг шинэ жилийнхээ баяр маяраар шагнуулж байгаа хүмүүс байгааж магадгүй яг ийм хамт олон дундаасаа ингээ нэг юм нэлээд юм тодорч гарч байгаа л энерги надад мэдрэгдээд байна л да. Тэгээ жинлүүр маань болохоор зэрэг эргээд бас юм үзэсгэлэн готой айгу холбогддог орд байдаг. Тэгэхээр 12 дугаар сард ер нь та хэдийн маань явсан газар хүрсэн зүйл болгон илүү үзэсгэлэнтэй болж байгаа хүмүүс бол маш их анзаарч харах болно гэж харагдаж байна. За тэгээ та бусдад өөрийгөө илэрхийлэхдээ бас маш сайн илэрхийлж чадна. 12 дугаар сард хэрвээ ямар нэгэн ихтгэл мэлтгэл тавих тийм ажил байгаа бол тэрийгээ бас айгу 12 дугаар сартаа бэлтэж байгаад тавихад бол ерөөсөө тэрэн дээрээ маш сайн амжилт гаргаж чадна гэж харагдаж байна те. Суралцагч хүүхдүүдийн маань хувьд урлагийн үзлэг мэдлэг ч юм уу тиймэрхүү юмд оролцох бол бас маш ээлтэй сайхан байж чадна. Та хэд өөрсдөө маш бүрэн бүтнээр нь те айгуу тийм тодтогож өндрөөр ингэж харуулж чаднаа. Бусдад өөрийгөө харуулах сар болж байна гэж харагдаж байна. Тэгээ энийгээ та гэхдээ ингээ те за би ингээ бусдад өөрийгөө харуулъя, би өөрийгөө баталж харуулъя гэж байгаа биш. Тэрнээс илүүтэйгээр те ингээд өөрөө ирэхгүй угаасаа цаанаасаа та дэм маань энерги айгуу тийм нар хэрчмтэй өндөр байхаар харагдаж байна л да. Айгуу тийм халуун дулаан тийм энергитэй байхаар харагдаж байна. Тэгээ тэрийг нь бол хамт олнууд нь бол хамт олонныхан гэр бүлийнхэн нь бол айгуу тодорхойгоор харж чаднаа. Айгуу тийм мандалтын үе байгаа харагдаж байна. Тэгсэн хэрнээ ийм амар амгалан байхаар. Окей. За тариа хөзрөөс мэдээлэл авъя. За эхлээд болохоор зэрэг төлөв байдлын талаарх тариа хөзрийн мэдээлэл. За Hierophant гарч ирсэн байна. За хоёр дахь хөзөр болохоор зэрэг за юу од гарч ирсэн байна. Star хөзөр. За тэгэнгуутаа болохоор зэрэг 4 гарч ирсэн байна. За 12 дугаар сард та хэд маань өөрсдөө нэлээд их одоо дүн шинжилгээ хийхээр байгаа харагдаж байна. 12 дугаар сард ер нь бол угаасаа тийм шүү дээ. Жилийн сүүлийн сар энэ төр болж байгаа болохоор зэрэг хүмүүс тэгж учиргүй ингээл шинэ юм эхлүүлэх гээл яарал тих гэхээсээ илүү ингээд за нэг жил дууслаа те 2025 он маань ингээд дуусж байна. Энэ одоо нөхцөл байдалд би энэ 2025 онд би юу хийсэн, юу хийж бүтээсэн. Ингээ тиймэрхүү юмн дээрээ маш их одоо дүн шинжилгээ хийхээр байгаа харагдаж байна. Тэгэд нилээн юм амралтын байдлаа шууд утгаараа яг амралтаа авж байгаа хүмүүс байж магадгүй бас амралтаар ийш тийш жинээсээ амралтанд явж иж магадгүй одоо амралтын газруудад амрах те тиймэрхүү юмнууд бас хийж байгаа байж магадгүй байгаа харагдаж байна. За нөгөөдөөр болохоор зэрэг 12 дугаар сард та хэд маань урд өмнө нь бас мэдэрж байгаагүй юм ихтгэл найдварын очийг бол сэтгэлдээ айгу мэдэрнэ гэж харагдаж байна. Маш их ихтгэл найдвар та хэдэд маань төрөх болно. 2026 он айгу гоё байх юм шиг та хэдэд маань санагдана гэж харагдаж байна. Тэгээд энэ нь болохоор зэрэг та хэд маань те ингээд одоо бурхны ивэл ч гэдэг юм уу сахиусын ивэл гэхээсээ илүү та хэд маань өөрсдөө ямар нэгэн юм айгу тийм шийдвэр гаргаж байгаа ямар нэгэн том зүйлд зориг шуулгадж байгаа харагдаж байна 12 дугаар сард. За энэ дунд зарим нь болохоор зэрэг бас сүү тавих ч юм уу гэрлэлтэд батлуулах ч юм уу те хүнтэй ингээ альбаасаар үерхэж эхлэх гэдэг ч юм уу тиймэрхүү юм бас хийж байгаа байж болно. Нөгөөтэйгөр болохоор зэрэг нэг юм тэрнээс жилүүтэйгээр за яг хөө тийм юмнууд яг шууд утгаараа болж байгаа ч болно л та. Гэхдээ тэрнээс жилүүтэйгээр та хэд маань 2026 он бол үнэхээр гоё жил байна гэж өөртөө яг дотроосоо шийдэж байгаа харагдаж байна. Тэгээ эх жил маань ингээд маш их үр өгөөчтэй одоо аз жаргалтай ийм жилүүд байх болно гэж өөртөө яг цаанаасаа өөрөө ирэхгүй итгээд байгаа харагдаж байна. Тэрийг ингээд бүр мэдрээд байгаа харагдаж байна. Тэгээд тэр чинь бол айгүй зөв шүү гэж сахиусууд нь сануулж өгч байна. Тэгээд яг нэг юм ямар нэгэн шин зүйл эхлэхийн өмнө хүн нэг юм амар гоё болсон байдаг да. Одоо за ингээд одоо нэг 7 хоногийн дараа аяллаар явнаа гэж ботчоор зэрэг тэр 7 хоног жонгоо сэтгэл санаа нэг юм амар гоё өгдөн штэ тий. За ингээд юмнуудаа бэлтэн тий авч явахтаа өмсөх хувцас юм хүмүүдаа ингээд бэлтэн. Тэгээд одоо удахгүй ингээд амрах байгаа болохоор нэг юм аз жаргалтай гэсэн яг тийм мэдрэмж 12 дугаар сард нэгдүгээр группийнхэнд айгүй зохилж байгаа харагдаж байна. Та хэд маань айгүй тийм өөдрөг байж чадж байна.
Тэгээд 2025 онд одоо хийсэн янз бүрийн гаргасан амжилт за алдсан алдаанууд дээрээ дүгнэлт шинжилгээ хийгээд ингэж байгаа харагдаж байна. Тэгээд ерөнхийдөө сэтгэл санааны байдал бол айгүй тийм эерэг, ихтгэл найдвар айгүй өндөртэй. Таад маань 2026 онд яг ингээд бэлдээд маш эргээр ингэж энэ 25 оныг үдэж байгаа харагдаж байна манайхаа. Айгүй гоё тийм сэтгэл санаа бол айгүй өндөр байна гэж харагдаад байна. Ялцчихгүй бүх зүйлсээс нь. Тэгээд нэг юм хайр бэлгсэн аз жаргалтай өдрүүд бол 12 дугаар сард зайлшгүй үргэлжлэх болно гэж гарч ирж байна. Ерөнхий одоо гол зөнхлөх нэрэг бол ийм байгаа харагдаж байна. За дараагийн Oracle үзрээ татаж харъя. Дараагийн Oracle үзэр болохоор Doreen Virtue-гийн Daily Guidance үзэр байгаа. Life purpose. Вау, гайхалтай. Түрүүний Hierophant энэ дунд бол яалтчгүй юугаа олж байгаа хүмүүс бас байгаад тах шүү гана. Ямар нэгэн зүйлийн түлхүүрийг олж байгаа хүмүүс байгаад тах шүү гана тий. Ингээд за би 26 онд яг ийм зүйл хийх юм байна. Энэ бол яг миний явах ёстой зам юм байна гэдгийг өөрөөсөө яг зүгээр ч нэг ингээд зориод үлдээх биш те, зүгээр ч нэг манифест хийгээд өнгөрөх биш. Энийг та хэд бүр яг дуудлага гэж хүлээж авч байгаа харагдаж байна. 2026 онд би ерөөсөө л энэ зүйл дээр төлөрөх юм байна гэд энэ нь ямар нэгэн таны сүнсний зорилготой холбоотой зүйл гэж магадгүй. Заримынхын хувьд одоо жирэмсэн мэрэнсэн болвол те хүүхэдтэй анхаарал хандуулах гэдэг ч юм уу тиймэрхүү байж болно. Бас маш олон хүмүүсийн хувьд энэ бол мэрэгжил, за мөн дээрээс нь ажил карьертай холбоотой харагдаж байна. За энэ жил 2026 онд, эх 2026 онд бол би ерөөсөө яг энэ ажил дээр энэ төсөл дээр хамаг анхаарлаа хандуулах юм байна. Би тэрнийхээ төлөө одоо ихээс нь багаас нь их хүртэл ингээд явах юм байна гэдгээ яг ойлгож байгаа. Тэг яг ингээд маш их төвлөрөл амар мэдэгдэж байна. Тэг хэмжээнээс за хийх юмаа олцсон юм чинь бүх хийх юм маань ерөнхийдөө ойлгомжтой болчлоо. Яг одоо ингээд зарим алхмууд маань мэдэгдэхгүй байж болох ч гэсэндээ гол зорилгоо олцсон болохоор зэрэг нэг юмны үзүүрээс бариад авсан нэг юм түлхүүр хатгсан мэдрэмжтэй яваад байгаа маань. Тэрнээсээ болоод нэг юм цаанаасаа л 12 дугаар сар болвол та тийм маань хувьд айгүй тийм сэтгэл санааны хувьд амар амгалан өөдрөг болж байгаа харагдаж байна. Маш гоё. За окей. За тэгвэл одоо хэдүүлээ 7 хоногийнхоо төлөв байдлуудыг харцгаая, үйл явдлын хураангуйг харцгаая. За энийг болохоор зэрэг нөгөө 4 хөзрөөр төлөөлүүлж авдаг байж байгаа. 7 хоног дээр нэг хөзөр төлөөлүүлж авдаг. За 1-р 7 хоног дээр хэдүүлээ юу болохыг харцгаая. Фул үзэр ямар нэгэн шин зүйлийг эхлүүлж гин. Яалтчгүй энэ дунд аяллаар явж байгаа хүмүүс байгаад байна. Өвлийнхөө аяллыг халуун газар руу хийгээд байгаа юм болоо эсвэл гадаадд байдаг монголчууд маань бол Крисмсийн амралтаар ийш тийшээ явах гад аяллаар явах гад бэлтэж байгаа харагдаж байна. Эхний 7 хоног дээр тийм билет авах ч юм уу тиймэрхүү юм болж байгаа харагдаж байна. За мөн дээрээс нь гинэт нэг юм шин тийм хүсэл эрмэлзэл бас та хэдэд маань эхний 7 хоног дээр орж ирчиж магадгүй. За би ерөөсөө л ингээд эрүүл мэндэд анхаарах ч юм уу те. За би ерөөсөө л ингээд ажил карьер дээр анхаарах. За би ерөөсөө л энэ төслийг барьж авах юм байна гэдэг ч юм уу нэг тийм юм энэ нөгөө нэг сүнсний зорилготой холбоотой ямар нэгэн зүйл болвол 1-р 7 хоног дээр та хэдэд маань энийг тэгээд би өвчтэй яг гаднаас орж ирж байгаа гэхээсээ илүү та хэд маань бүр яг зүрхэндээ мэдрэх зүйл гэж бол хараад байна л да. Тэгээд яг нэг юм маш урт аялалд гарахын өмнөх нэг бэлтгэл хийдэж ч яг тийм энергитэй бол эхний 7 хоногийг өнгөрүүлнэ гэж харагдаж байна. Айгүй тийм гоё тийм шинжлэгдсэн хүсэл эрмэлзэл маш ихээр төрөх болно. За 2-р 7 хоног дээр болохоор зэрэг удаашралд орно гэж байна. Тэгээ та хэд маань цаанаасаа нэг юм гадуур тутуур явах ингээд инээ тэрэ одоо маш их ажил амжуулах гэхээсээ илүү айгу тогтоод нэг юм амар амгалан мэдрэмжийг болвол 2-р 7 хоног дээр мэдэрж байгаа. Хэрэгээр та хэд маань яг гэртээ байхыг сонгож магадгүй. За энэ дунд жоохон ханиад томоо бас тусснаас шалтгаалаад гэртээ бас суух хүмүүс байж магадгүй. Будын буцалтын сүүдрэн энерги бол яг 2-р 7 хоног дээр албан ёсоор бүр дуусж байгаа. Тэгэхээр яг тэрний нэг юм нөө сүүлийн тэмээ хүнд гэдэг шигтэй ямар нэгэн зүйл удаашралд орж магадгүй шүү. За энэ дээр бол гайхах санаа зовнох зүйл ерөөсөй байхгүй. Таад маань угаасаа л 12 дугаар сард нэг юм амар амгалан тайван удаашрлын байдалд орох гээд байгаа учраас тэрнийх нь энерги нь энд яваад байна гэсэн үг. Энэ энерги бол 2 дугаар 7 хоног дээр хамгийн их мэдрэгдэх болно. За 3 дугаар 7 хоног дээр та хэд манифест хийж эхэлж гин өөрийнхөө хүчийг буцаад мэдэрж гин. За тэгээ энэ үеэр болохоор зэрэг 1-р группийн маань жихнээсээ нөгөө хүсэл мүслээ бичих янз бүрийн зан үйлүүд бас хийж иж магадгүй 2026 оныхаа хүслүүдийг бичих ч гэдэм үү те. Хэрвээ таад маань өмнөх жилүүдэд нөгөө нэг 13 хүсэл мүсэл биччихсэн бол яг тэр мэрийгээ бичих гэ те. Тиймэрхүү үйл ажиллагаанууд бол маш ихээр явагдана 3 дугаар 7 хоног дээр. За 4 дугаар 7 хоног дээр болохоор зэрэг хэдүүлээ.
За ямар нэгэн байдлаар бие бэлтрийн хувьд тэ ямар нэгэн зүйл өөрийгөө дайчлах шаардлага бол гарч ийн. За энэ донд магадгүй одоо янз бүрийн тэ пари энтер зохион бол шинэ жил болж явах учраас тэ 12 дугаар сүүлийн 7 хоног гэхэрч яг шинэ жил болж явах үе ах болно. Тэгэхээр шинэ жил мэлдэ бэлдэх гэдэг ч юм уу гэр орондоо хүн амьтанд дуудаа хоол унд хийх тэ тиймэрхүү юмнууд нэлээд хийж нэлээд юм хөлсөө гаргасан. Надад бүр яг ингээд нэг юм духан дээр нь хөлс нь бурзааж байгаа хүн амар харагдаад байна. Тэгэхээр ямар нэгэн байдлаар эсвэл бас энэ дунд ийм тулаан дурлаг мурлагаар хичээлэхтэй хүмүүс ингээд шоудаад явж байхад зарим нь нэгдүгээр группийнхэн маань бол за би энэ жилөө шоодохгүй те хитрхийг ууж идэхгүй би болвол ингээд өөрийнхөө фитнест анхаарлаа хандуулад те ингээд бие хөдөлгөөн ч юм уу иймэрхүү болж иж магадгүй бас хөлсөө гартал уулан давирж иж магадгүй ямар ч байсан 4-р 7 хоног дээр нэг юм хөлсөө гаргах биеийнхээ бэрч чадлыг ингээд сорих ийм үйл ажиллагаанд бол оролцсноо гэж харагдаж байна. Хөлсөө гартал бүжиглж иж бас магадгүй. За ерөнхийдөө 12 дугаар сар 1-р группийнхний хувьд бол нэг ийм сар болж байгаа харагдаж байна. За одоо тэгээ хэдүүлээ ерөнхий төлөв байдлаа харсан учраас илүү нарийн мессежүүд рүү оръё. За эхлээд хэдүүлээ ажил карьер мөнгө санхүүгээ харцгаая. За ажил карьер мөнгө санхүүгээ 1-р группийнхэндээ харж өгөх бэлэн болсон байна. За харъя. Take a divinely guided chance. За боломжийг атгаад аваарай гэж байна. Энэ боломж нь бол та хэдэд маань яг сахиусуудаас орж ирж байгаа тий яг ертөнцөөс та хэд рүү явуулж байгаа боломж гэж. Тэгэхээр 12 дугаар сард ажил карьер санхүүгийн тал дээр ямар нэгэн боломжийг та хэд маань авж байгаа харагдаж байна. За энэ нь болохоор зэрэг гаднаас орж ирэх боломж байж болно, ажлын санал тий тиймэрхүү юм байж болно. Нөгөө талаас болохоор зэрэг бас өөрсдөө бий болгох боломж байж магадгүй тий. За нэг ийм юм хиймээр санагдаад байна гэх түрүү нөгөө нэг life purpose бас гарч ирээд байсан гэхэлэр зэрэг яалтчгүй энэ бол ийм та хэд нэг юм сүнсний зорилготойгоо холбоотой ямар нэгэн зүйлээ байрж авах гэдэг тэр түлхүүрийг атгах гэдэг гэж хэлсэн шүү дээ. Тэрийг яг та хэд маань ажил карьер дээрээ бас мэдрэх хүмүүс маш олон байна 1-р группийн донд. Тэгэхээр ингээд за одоо ингээд нэг ийм хүсэл төрөөд байна тий. Одоо юу гэдэг фитнесийн газар нээгч гэдэг ч юм уу эсвэл ямар нэгэн бизнес нээгч юм уу тий. Эсвэл яг ажлын газар ингээд хүсэлт явуулах гэдэг ч юм уу нэг тиймэрхүү ийм сэтэл айгу төрхөөр байгаа харагдаж байна. Тэгэх юм бол тэрийгээ үнэхээр яг хийгээрэй гэж сахиусууд хэлээд байгаа баггүй. Яагаад вэ гэвэл энэ бол айгүй том шанс, айгүй том боломж болох магадлалтай. За гол мессеж нь юу гэж байгаа вэ гэхлээр зэрэг за бүх ингээд ямар нэгэн те жоохон үржил шимээ ихээр өгөх зүйлсүүд бол баг зэргийн жоохон ийм эрсдлийг бол дагуулдаг. За тэгээд сахиусууд нь болохоор зэрэг та хэдийг ийм шин одоо газар нутаг руу те тэлхийг бол цаанаас нь дэмжиж байна гэж хэлж байна. За тэгээд өмнө нь ингээд нэг юм амар тухтаа суугаад байдаг байсан газраасаа хөдлөөд те зөвхөн мэддэг юмнуудаасаа ингээ хөдлөөд мэдхгүй те хараахан ойлгоогүй байгаа зүйлсийнхээ нэг юм шинэ газар нутаг руу орохыг бол сахиусууд нь та хэдэдээ санал болгож байна. Тэгж чадах юм бол үнэхээр ийм утга учиртай маш гайхалтай зүйлсийг дагуулж болох ийм боломжийг өөртөө нээх юм а гэж сахиусууд нь хэлж байна л та. Тэгэхээр 1-р группийнхэн маань бол 12 дугаарт юу хүсэн тэрийг айгу ажил хэрэг болгоод хийх хэрэгтэй үйл хөдлөл гаргах хэрэгтэй шүү гэж сахиусууд нь хэлж байна. Тэгээ орж ирж байгаа санал хэрвээ үнэхээр дажгүй санал байх юм бол яана би хийж чадах болов гэж айсан байсан ч гэсэндээ тэр боломжийг атгаад аваарай гэж байна. За хөзрүүдээ нээж харъя. За Ace of Swords. За үнэхээр яалтчгүй айгу шинжлэгдсэн энэ нэрэг. За 2 дахь хөзөр болохоор зэрэг 7-гийн цас буруу харж гарч ирсэн байна. За тэгэнгуутаа хамгийн сүүлд нь болохоор 6-гийн сэлэм. За яалтчгүй та хэд маань 12 дугаар сард ингээд танд үржил шимээ хангалттай өгч чадаагүй, жоохон бүтлгүүцсэн ч юм уу тиймэрхүү зүйл дээрээ дүн шинжилгээ хийгээд тэгээд урагшаа харахыг сонгож байгаа харагдаж байна. Тэгэхээр энэ дунд бас хуучин ожлоо орхиж авах ямар нэгэн төслийг албан ёсоор дуусгаар болгох тэгээ шинэ ийм энерги оруулж ирэх ийм үйл явц болвол айгу 12 дугаар сард 1-р группийнхэнд маань тохионо гэж харагдаж байна. Та хэд маань ямар нэгэн зүйл дээр маш тодорхой шийдлийг гаргаж ирж байна л та. Жишээлх юм бол та хэд маань за ингээд нэг ажил дээрээ ингээд нэлээд олон жил болцсон. Тэгсэн хэрнээ ерөөсөө
одоо цалингаа нэмүүлж чадахгүй ч юм уу те ингээд байгаа бол энэ дээрээ яг нэг юм хөдөлгөөн оруулж байгаа харагдаж байна 12 дугаар сард. Тэгээ ер нь 12 дугаар сард ингээ хүмүүсийн бас одоо баяр маяр болох ч байгаа тохиолдуулаад ч юм уу те ингээд борлуулалт сайжиртгийг хэлэхөө 1-р группийнхэн маань бол яг нэг юм хүмүүсийн цаанаасаа за шинэ жил болох ч одоо гэсэн нэг юм баярын уур амьсгалыг өөртөө айгу ашигтайгаар эргүүлж байгаа харагдаж байна. Тэгэд ингээд удаан ингээд ажилдсан тий тэгээд ерөөсөө цалингаа нэмүүлж чадахгүй байгаа бол дарга дээрээ орох тий за тэгээд ярилцах магадгүй өөр хэлтэс рүү шилжих гэдэг ч юм уу нэг иймэрхүү юм айгуу тийм тодорхой гаргалгааг олж энэ нэг юм ашиг шимээ хүртэж чадахгүй байсан энергиэсээ хөдөлж чадж байгаа харагдаж байна. Яг тэгвэл 6-гийн сэлэн маань болохоор зэрэг айгүй тийм юу байдаг байхгүй юу ингээд ямар нэгэн зүйлийг орхиод тий урагшаа ингээд алхаад явахыг бэлэгддэг ийм хүзэр байдаг. Тэгэхээр яг нэг юм үржил шимээ таныг хүссэн шиг хангалттай өгч чадахгүй байгаа зүйл дээр шийдэл олоод урагшаа хөдөлж байгаа харагдаж байна. Магадгүй хин нэгнээс одоо үр зээлээ авч чадахгүй байсан бол тэрэн дээрээ яг нэг юм шийдэл гаргаад тий арай өөр ингээд тэр асуудлыг шийдэх мэдих нэг тиймэрхүү бас боломж бол ялцчгүй гарч ирж байгаа харагдаж байна. Тэгээ ингэж чадсанаар болохоор зэрэг таад маань яг 2026 оныхоо шинжилсэн тэр энерги өөрийгөө бүр сайхан бэлдээд тэгээ одоо 25 онд үлдээх юм хүмүүдаа ингээ үлдээгээд өөртөө нэг юм шин зам гаргаж өгч байгаа харагдаж байна. Тэгээ тэр шин замаараа ерөөхдөө явахыг сонгож байгаа ингэж харагдаж байна. За энэ бол ажил карьер байлаа. За одоо хэдүүл болохоор зэрэг хүн хоорондын харилцаагаа харцгаая. Хүн хоорондын харилцаагаа харахад бэлэн боллоо. За энэ дээр романтик одоо мессежүүд ч орж ирж магадгүй зүгээр энгийн те найз нөхөд те тиймэрхүү хүмүүст гэр бүлтэй холбоотой мессежнүүд ч орж ирж болно. За Oracle хүзрөө нээж харъя. Attraction буюу хин нэгэнд татагдах гэдэг хүзэр гарч ирсэн байна. За Golden Mirror гэж гарч ирсэн байна. За тэгэхээр 12 дугаар сард болвол юу 1-р группийн надад юуны түрүүнд орж ирж байгаа мессеж юу гэхээр та хэд маань аягүй тийм өөрсдөө анхаарлаа хандуулна гэж гарч ирж байна те 12 дугаар сард бол 1-р группийнхний хувьд бол хамгийн чухал хүн нь та өөрөө байх болно. Тэгээ өөртөө бүр ингээ амар татагдана гэж хэлж जैन. Та ингээд толь молонд өөрийгөө харахаар цаанаасаа л ингээд нэг юм арьс гоё болцсон юм шиг үс мүс цаанаасаа нэг сүртэй янзлаагүй байхад ингээд нэг юм амар гоё хэлбэр мэлбэрт орж мороод бүр нэг цаанаасаа тэгээд байдэн штэ. Тэгснэ ингээд жоохон ингээд одоо булчин суугаад байгаа ч юм шиг тураад байгаа ч юм шиг цаанасаа нэг хөнгөн шиг энергитэй тэрийгээ та өөрөө харж ингэж агиих баясна гэж юуны төрөнд бол сахиусууд нь хэлээд байна. Тэгэхээр хүн хоорондын харилцаануудаас 1-р группийнхний хувьд 12 дугаар сард бол хамгийн чухал харилцаа нь өөртөөгөө харилцах харилцаа байх болно. Та өөрийгөө нөгөө юм worship хийх сар болж байна гэж харагдаж байна. Worship хийх буюу бүр ингээд яг өөрлөг ингээ хараад ингээ амар юм сэтгэл ханамжтай байгаад өөртөө ихтгэлтэй болоод яг тэгж байгаа харагдаж байна. За тэгээ энэ нь болохоор зэрэг таны бусдыг бас өөртөө татах чадварыг айгу өндөр болгож байгаа харагдаж байна. Хэрвээ та шинэ жилээр ямар нэгэн байдлаар те пари маринд оролцох те үдшилтэд оролцох бол тэр үеэр бол та маш гоё харагдаж чадна. Тэгээд яалтчгүй одоо нэг юм бусдыг өөртөө бас татах юм чадвар айгу ихсэж байна. Тэгэхээр надад бол хүмүүс ялангуяа синглчүүд маань бол ямар нэгэн одоо хин нэгнийг өөртөө татах те крашлуулах ийм үйл явц бол 12 дугаар сард айгу болж магадгүй байгаа харагдаж байна. За тэгээд тариа үзрээсээ мэдээж хэрэг мэдээллүүд авъя. За Wheel of Fortune буруу орж гарч ирсэн байна. Tower буруу харж гарч ирсэн байна. За тэгээд 8-ын зос зөв харж гарч ирсэн байна. Маш сонирхолтой. За тэгэхээр зэрэг 1-р группийнхэн маань бол юун дээрээ хүн хоорондын харилцаан дээрээ сайхан ямар нэгэн айгу хэцүү цаг үеийг туулсан юм шиг харагдаж байна. Айгу хэцүү цаг үеийг туулсан юм шиг харагдаж байна. Хин нэгнээс салсан ч юм уу аль эсвэл ер нь л ингээд нэг юм хүн хоорондын харилцаан дээр гэр бүлийнхэнтэйгээ найз нөхөдтэй түнжин муутай байгаад байсан бололтой. Тэгээд 12 дугаар сард болохоор зэрэг хэдүүлээ энээсээ илааш байгаа харагдаж байна. Тэгээ яагаад энэ зүйл бүтээгүй юм? Хэрвээ үнэхээр салсан хүмүүс байгаа бол яагаад салсан юм алсын ингээд тэрэн дээрээ ийм айгу дүн шинжилгээ хийгээд баг багаар өөрийгөө бол айгу сайн илаашуулж чадж байгаа харагдаж байна. Тэрэн дээрээ маш их анхаарлаа хандуулж байна. Тэгэхээр шуудхан хэлэхэд бол 12 дугаар сард 1-р группийнх нь хүн хоорондын харилцаа нэг чухал биш байх юм байна. Өөртөөгөө харилцаа чухал байна. Өөрийгөө хайрлах, өөрөөрөө бахархах, өөрийнхөө хинбэ гэдгийг санах илүү чухал ах болно.
таадын маань хувьд гоо зүй тэгээ өөрийгөө харах тэр харц амар чухал ахаар харагдаж байна 1-р сард 12-р сард 1-р групп ихний маань хувьд тэгээд тэр ч утгаараа болохоор зэрэг ингээд одоо нэг хэсэг хүн өөрийгөө алдчихтэй штэ ингээд харилцаанд ороод одоо жишээлх юм бол жоохон таргалж маргалаад ч юм уу те бүр ингээ өөрийгөө мартаад хэн байснаа мартаад ямар үзэсгэлэнтэй байснаа мартаад ингэдэг. Тэгээд 12 дугаар сард болохоор зэрэг яг тэрийгэ буцааж авч байгаа харагдаж байна л да. Тэгээд нэг юм золгүй циклийг те золгүй ингээ өөрийгөө амар хохирогчоор мэдрээд байсан ингээ хүмүүс намайг гомдоочлоо гэдэг амар сэтгэл шаналаад байсан тэр энергиэсээ олвол гарч байгаа харагдаж байна. Тэгээ үнэхээр өөр дээрээ маш их ажиллаж байгаа харагдаж байна. Яг л нэг юм ингээд хажууд ч хүмүүс хурж ирээл амар олон юм ингээл ярьж байгаа ч гэснээр 1-р группийн маань бол яг өөр дээрээ анхаарлаа хандуулаад яг нэг юм талент хараал өөрийгөө бишрээд сууж байгаа ийм дүр зураг айгүй их бууж ирээд байна. Тэгээд синглчүүд маань ч юм уу те ер нь ингээд сингл биш байсан ч гэсэндээ бусдыг өөртөө татах чадвар маш ихсэх болно. Тэгээ хүмүүс тантай сэтэн хаяах, сэтгнэх иймэрхүү зүйлсүүд бол нэлээ их тохиох. Гэхдээ тэр хүмүүсийг та бол ажирч харахгүй таны хувьд хамгийн чухал хүн бол та өөрөө байх болно гэж харагдаж байна. Яалтчгүй яг өөрийгөө хайрлах, өөр дээрээ төвлөрөх, за тэгээ өөрийгөө бишрэх ийм сар болж байгаа харагдаж байна. За энэ нь бол маш сайн зүйл байх болно. Зохиосууд нь бол энийг нь маш их дэмжиж өгж гин. Тэгээд та хэд маань өөрөө өөрсдөө бүр ингээд love bomb хийн. Энэ golden mirror буюу энэ алтан тойл гэдэг энэ хүзэр болохоор зэрэг жоохон сөрөг утгатай хүзэр байгаа байхгүй юу? Уул нь бол гэхдээ надад яг үнэндээ энэ удаад болохоор зэрэг та хэдэд маань яг энэ зүйл амар дутагдсан байсан байгаа харагдаж байна. Та хэд маань өөрсдөө нэлээд хугацаанд ингээд бүр ор тас мартцсан хайцсан тий хизээч хамгийн сүлд гой маникюр хийлгсэн тий хизээч хамгийн сүлд үсээ засуулсан хизээ хамгийн сүлд ингээд амар гоё юм скин кэр хийсэн ерөөсө тэрийг амар орхицсан байсан байгаа харагдаж байна. Тэгээд тэрийг одоо яг ингээд буцаагаад сэргээж байгаа учраас үнэхээр яг үнэндээ жоохон нарциссист байхад бол тий нарциссист гэдэг би амар хөнгөн утгаар хэлж байгаа. Нарциссист байхад бол 12 дугаар сард 1-р группийн маань хувьд ээлтэй байх болно гэж харагдаад байна надад. Тэгэх тусам та өөрийнхөө хинбэ гэдгийг санаад илүү өөртөө ихтэй болж өөрийгөө олж байгаа харагдаж байна. За ингээд ерөнхийдөө бол нээлттэй уншлага маань үгээр дуусаж байна. За би нэмэлт хэсгээрээ болохоор зэрэг яах вэ гэхлээр та хэдтэй уламжлалт ёсоор 12 дугаар сарда болгоомжлох зайлс хийх зүйлс хийхээс зайлсхийх зүйлс 12 дугаар сард та хийхэд ээлтэй зүйлс буюу ивэлүүд за 3 дугаар болохоор зэрэг 12 дугаар сард цоо шинээр орж иж байгаа ямар сюрприз байна тэрийг нь харуулж өгөх болно. За 4 дугаар болохоор зэрэг энэ life purpose тэ сүнслэг зорилго бол та хэдэд айгу 12 дугаар сард чухал байгаа да. Та хэд нэг түлхүүрийг атгаж авна гэдээсэн тэр нь ямар учиртай юм бэ? Тэр нь юу юм бэ гэдгийг нэмэлт хэсгээрээ бас асууж өгөх болно. За тэгээ нэмэлтийг мэдээж хэрэг заавал авах шаардлага байхгүй. Энэ хүртэлх мэдээлэл нь бол бүрэн бөгөөд хангалттай мэдээлэл мөн юм. За гэхдээ энэ миний ярьсан зүйлс та хэдэд маань үнэхээр таалагдсан, үнэхээр таарсан бол нэмэлт хэсгээс бас хөрхөн мэдээллүүд орж ирэх боломжтой байдаг юм шүү. За нэмэлт хэсгийг худалдаж авах гэсэн бол пин коммент буюу хамгийн ихний коммент дотор ороод үлдээсэн холбоос дээр нь дараад за тэгээ зааврын дагуу бүртгэлээ хийгээд мөнгө төлснөөр шууд хүлээж авч үзэх боломжтой байдаг. За ингээд нэмэлтийг авсан ч байгаагүй ч бай энэ хүртэл үзсэн та бүхэндээ бүгдэнд нь маш их талархлаа. 12 дугаар сард томоос том амжилтыг хүсье. Дээдүүлээ дараагийнхаа 2026 оны бичлэгүүдээр уулзцгаая. Бүгдээрээ баяртай. За 2 дугаар группийн маань уншлахтаа төвтэй морил та бүхнийхээ 25 оны 12 дугаар сарын төлөв байдлыг харж өгөхөд бэлэн болсон байна. За юуны түрүүнд хэдүүлээ болохоор зэрэг энэ харан үеийн чулууг сонгосон байгаа. За тэгэхээр 12 дугаар сар 2 дугаар группийнхний маань хувьд аюу тийм ажил хэрэгжижэл бишээ сар болж байгаа байж магадгүй харагдаж байна. Тэгээ ажил карьер дээр ямар нэгэн одоо үйл явдлууд тохиох ч юм уу тиймэрхүү юмнууд аюу их бодлого хандлагатай гэж юуны түрүүний хэмжээнээс бол надад мэдрэгдэж байна. Харан үеийн чулуунууд маань бол үндэс хүрцтэй холбогддог байж байгаа. Тэгэхээр үндэс хүрцтэй холбоотой ажил төрөл за тэгээ мөн дээрээс нь гэр оронтой холбоотой янз бүрийн зүйлсүүд үйл явдлууд тохиох магадлалтай гэж харагдаж байна. За тэгээ хэдүүлээ болохоор зэрэг одоо хамгийн гол одоо 12 дугаар сарын төлөвийг харуулах хүзрөө нээж харъя. За төлөөлөл хүзрөөр болохоор зэрэг энэ Coyote гэдэг амтан гарч ирсэн байна. За энэ болохоор зэрэг нэг юм чон маягийн дуу гэх юм уу нэг тиймэрхүү амтан байгаа.
Ямар ч байсан ийм одоо жижигхэн амьтнуудыг барьж иддэг те. Тэгээ айгуу тийм хурдан шаламгай хөдөлгөөнтэй тийм амьтан байдаг. За playfulness гэдэг гол утгатаагаар гарч ирсэн байгаа юм байна. За тэгэхээр зэрэг 12 дугаар сар та хэдийн маань хувьд бол нэлээд хурдан шаламгай ийш тийшээ хөдөлгөөн ихтэй сар болохоор харагдаж байна. Магадгүй олон төрлийн ажлуудыг амжуулах байх, завгүй байх болов уу гэж харагдаж байна аюуны төрөнд. Тийм за тэгээд мөн дээрээс нь болохоор зэрэг аливаа зүйлийг агай хөнгөн хүлээж авах юм боломжтой сар байх олон те хитрхи ингээд одоо юмыг сериусны хүлээж аваа санаагаа зовоод ингээд тахгүй яг аль болох тийм ээ аль болох илүү хөнгөн хөгжилтэй байдлаар хийж байгаа зүйлсүүдээ бол авч явах боломжтой ийм сар болж байгаа гэж харагдаж байна. Хамгийн гол нь playfulness те хийж байгаа бүх юмн дээрээ бол илүү хөнгөн илүү хөгжилтэй хандах ийм сар болж байгаа гэж харагдаж байна. Тэгээ энэ маань бол бас яг нөгөө баяр маяр төгсөж байгаа те шинжил минжил төгсөж байгаатай холбоотой байж болох юм. За тэгээд гол мессеж нь хөзрийн маань мессеж өгж байгаа вэ гэхлээр зэрэг те юмыг хитрхи бити одоо сериусныгаар хүлээж авч байгаарай. За яг ингээд оюун санаа тий одоо мэрэгэн цэцэн ухаан байдал за мөн дээрээс нь болохоор ийм хөгжилтэй байдал хоёрын балансыг тий тэнцвэрийг авч явах нь зөв юм шүү гэж байгаа байхгүй. Тийм за тэгээд таны хэрвээ санаагч агиох зовоож исэн юмнууд байгаа бол тэр тал дээр бас ямар нэгэн шийдэл олдож магадгүй. Тэгээд энэ шийдэл нь болохоор зэрэг таныг илүү ийм хөнгөн хөгжилтэй байдал руу дагуулах болно гэсэн эхний одоо мессеж бол гарч ирлээ. Тэгэхээр 2 дугаар группийн маань бас ямар нэгэн зүйл дээр жоохон санаан зовоод байсан хүмүүс байж магадгүй те тэгчих болов ингэчих болов чадах болов чадахгүй болов ч гэдэг юм уу те нийгмэн дээр ингээм амар санаан зовоод байсан болов те тэгээд тэрэн дээр нь бас 12 дугаар сард шийдэл орж ирж иж магадгүй тэгээд шийдэл бүр орохгүй байсан ч гэсэндээ шийдэл гарч ирэхгүй байсан ч гэсэндээ хамаагүй таад энэ зүйл дээр дахиж юу н санаа зовох нь айгүй багаснаа тий арай л хөнгөнөөр хүлээж авнаа гэж харагдаж байна. За одоо болохоор зэрэг хэдүүлээ тариа хөзрөөсөө нэмэлт мэдээллүүдийг авцгаая. За эхний хөзөр impress за хат их гарч ирсэн маш гоё хөзөр байгаа. За тэгэнгуутаа temperance буюу даруй төлөв байдлын хөзөр гарч ирсэн байна. За тэгээд strength за гурууллаа их арканы одоо хөзрүүд гарч ирсэн байна. Тэгэхээр 12 дугаар сар таадын маань хувьд бас нилээдгүй одоо чамлахааргүй чухал сар болж байгаа бололтой. Нилээн одоо жоохон төвчээр шаардсан сар байж магадгүй байгаа харагдаж байна. Аливаа зүйл дээр айгүй тийм төвчээртэй байх, хүлээцтэй байх шаардлага айгүй гарч байгаа харагдаж байна. Тэгээ энийг бол 2 дугаар группийн маань 12 дугаар сард айгүй сайн өөрөөсөө зөнгөөрөө ойлгоод яг нэг юм өөрийнхөө дотоод хүчийг ингээд айгүй гаргаж ирэх харагдаж байна те. Янз бүрийн ингээд яг нэг юм хоолойнд тулсан тий яаралтай асуудлууд бас жоохон дэгдэх гээд байж магадгүй харагдаж чинь шуудхан хэлгээд гэхдээ тэр үед 2 дугаар группийн маань болохоор зэрэг айгүй тийм даруй төлөв байгаа тий хитрхийн ингээл нэг юм уулгамж юм шиг огол харааж босоод авахгүй за нөхцөл байдал ийм байгаа юм байна ийм зүйл тохиолдож байгаа юм байна инким гэх юм байна гэд илүү ийм хүлээцтэй байж чадхаар байгаа харагдаж байна. Тэгээ энийг болохоор зэрэг хатан хаан болон in strength буюу одоо хүчний хөзрөөс бас яг харж болж юм л да. Ямар ч үйл явдал тохиолдсон байсан гэсэн 12 дугаар сард 2 дугаар группийн маань бол айгүй тийм нэг юм одоо уул шиг хүмүүс гэж ярьдэн шүү дээ тий. Одоо хэр баргийн юм ингээл цочирдоод ахгүй ч гэдэг юм яг тиймэрхүү айгүй тийм stoic energyтэй байхаар харагдаж байна тий. Хүмүүс хажуугаар чи ингээл яана мана да гэл тэгсэн гэж штэ ингэж штэ энэ төр гэл ингээд сандарч байхаа та болохоор зэрэг яг тэр хүмүүсийнхээ бас нэг юм нүмер нүлэг маягийн байж чадхаар харагдаж байна. Тэгээд дандаа ийм байж чаддгүй гэвэл бас тийм биш байж болно. Гэхдээ 12 дугаар сард цаанаасаа яагаад ч юм бэ энэ уул шиг их хүч болол та хийдэд өөрсдөд чинь мэдрэгдэнэ гэж гарч ирж байна. Тэгээд ер нь юу ч болсон байсан гэсэн маш одоо дотоод хүчтэй байж чадна. За түүний хажуугаар болохоор зэрэг импресс гарч ирсэн гэхлээр мөнгө төгрөгөн дээр айгүй орлого сайтай байж магадгүй байгаа харагдаж байна. Орлого сайтай за тэгээд ер нь нэг юм буян хишгээ нэлээ хүрсэн сар болж байгаа харагдаж байна. Цаанаасаа одоо ямар нэгэн байдлаар угаасаа ер нь бизнес хийдэг хүмүүс бол мэдж байгаа да. Жилийн баг хамгийн ашигтай саруудын нэг бол яалтчгүй 12 дугаар сар мөн байж таардаг хүмүүс айгүйх нөө бэлэг сэлд авдаг болохоор тэгээд тэр утгаараач тэр юм уу ингээд одоо орлого ямар нэгэн байдлаар нэмэгдэх ажилтай хүмүүс маань болохоор зэрэг те бонус те тиймэрхүү юмнуудаа ингээд компаниасаа хүртэх за суралцагч хүүхдүүд те тиймэрхүү хүмүүс байсан ч гэсэндээ бас ийм орлого ямар нэгэн байдлаар бэлэг мэлэг авдаг ч юм уу те тиймэрхүү байдлаар айгу нэмэгдэх магадлал ямар ч байсан маш өндөр байгаа харагдаж байна. За тэгээд энэ дунд бас
Хүүхэдтэй хүмүүс байгаад байгаа бол хүүхдүүд нь 12 дугаар сард бас өөрийнх нь амьдралын хамгийн чухал цэвүүдийн нэг болж магадгүй байгаа харагдаж байна. Хүүхдүүдтэйгээ нэлээх их цагийг өнгөрүүлэх боломж бол 12 дугаар сард нэгдэж байгаа харагдаж байна манайха. За дараагийн oracle үзрээ нээж харъя. Joy гэдэг үгээр гарч ирсэн маань яг энэ хүзэртэй Coyote хүзэртэйгээ бас айгүй гоё таарж байна. Айгүй тийм баяр хөөр бол өндөртэй байх сар байгаа харагдаж байна. Тийм тэгээд ийм баяр хөөр угаасаа цаанаасаа өндөртэй. Тэгээд магадгүй ингээд шинэ жилийн дээр болох ч байгаа болохоор ч тэр юм уу те цаанаасаа нэг ийм сэтгэгдэл ингээд айгүй өндөртэй, нэг тийм догтлолтой ч юм уу тийм байгаад байгаа бололтой. Тэрнээсээ улбалаад бас айгүй тийм юмыг ингээд хөнгөнөөр хүлээж авч чадж байгаа харагдаж байна. Тийм за тэгээд баяртай ямар нэгэн үйл явдал тохиож магадгүй хин нэгэн танд айгүй тийм таныг баярлуулах үед тийм ямар нэгэн мэдээллийг бас хүргэж магадгүй байгаа харагдаж байна те ингээ мессежээр за та тэнцсэн байна гэдэг ч юм уу аль эсвэл хин нэгэн ирсэн байна гэдэг ч юм уу те нэг тиймэрхүү юм баярт мэдээ бас хүлээж авах магадлал энэ сард бол айгүй өндөр байгаа харагдаж байна. Тэгээ нэг юм сюрприз маягийн те хин нэгэн танд сюрприз бас барьж магадгүй. Тиймэрхүү юмнууд бол айгүй мэдрэгдэж байна. За тэгээ одоо хэдүүлээ болохоор зэрэг Astro Show-го хайж үзье. За Astro Show-гоор болохоор зэрэг ерөнхийдөө ямархуу гаргийн иргэшээлүүд байна тий. Амьдралын аль талбар нь 2 дугаар группийн маань 12 дугаар сард хамгийн чухал нэгдгийг хардаг байж байгаа. За North Node за тэгээд Арслангийн орд 6 дугаар гэр гарч ирсэн байна. За тэгэхээр таадын маань хувьд 12 дугаар сард өдөр тутмын янз бүрийн ингээд хийхтэй ажлууд байдаг шүү дээ. Жижиг сажиг ажлууд. Тиймэрхүү юмнууд дээр ер нь нэлээд анхаарсан, дадал зуршил дээр нэлээд анхаарсан тийм сар болж байгаа харагдаж байна. Тэгээд тэртэл дээрээ нэлээд хөөрхөн бас юмсыг олж мэдэж магадгүй байгаа харагдах юм. Тийм ингээд нөгөө нэг жишээлх юм бол заяа хүнд ингээд биед нь нөлөөлөд яваад байгаа ямар нэгэн зүйлийг мэдэхгүй байгаа тахлаар зэрэг нэг юм өргөстэй юм шиг мөртлөө ингээд нэг юм сонирн байгаад байдаг шүү дээ тий. Яг тиймэрхүү юм дээр нэг ямар нэгэн зүйлийг олж мэдэж магадгүй тэр зүйл нэг тодорч гарч ирж магадгүй байгаа гэж харагдаж байна. Тэгэд яг ингээд нөгөө нэг амьдралд нь бүр тийм амар томоор нөлөөлөхгүй байгаа мөртлөө ингээд таны ядраагаад байдаг ч юм уу тий. Тиймэрхүү зүйлсийн учрыг үсэн олж чадна. Жишээлх юм бол ингээд ерөнхийдөө шөндөө яг бүх нойрсож чадахгүй байгаатай холбоотой ч гэдэг юм уу тий. Тийм юм болоод байгаа юм байна гэдгийг учрыг олоо. Тэгээ тэрийг нэг юм ингээд ойлгоо тэрэн дээрээ үйл хөдлөл аваад тий бүх унтах ямар нэгэн аргуудыг хэрэглээд эхлэнгууд амьдралын чанар ирс сайжрах гэдэг ч юм уу. Тиймэрхүү юм айгүй болж магадгүй байгаа харагдаж байна манайхан. Тэр айгүй чухал байгаа харагдаж байна. Тэгээд 6 дугаар гэр маань өөрөө бас будгарихтай холбоотой энергитэй байдаг. Тийм тэгэхээр ингээд харилцаа холбоо тэгээд тиймэрхүү юм бас нэлээд болж магадгүй байгаа харагдаж байна. Өдөр тутмын нэг юм дадал зуршил өдөртөө ер нь юу хийгээд байна, яагаад байна гэдэг тэрэн дээрээ нэлээд анхаарал бас тавьсан ийм сар болж байгаа харагдаж байна. Тэгээд тийм болохоор ч тэр юм уу те ингээд бусад үеэсээ илүү яалтчгүй юм ирч хүчтэй байгаад байгаа байхгүй цаанаасаа л тэгээд жоохон юмд ингээ өдөөгдөөд нервтэй тахгүй гэдэг ч юм уу ингээд арай нэг юм дотоод хүч илүү сайтай тэгээд тэр нь болохоор зэрэг бас биеийнхээ тал дээр эрүүл мэндийнхээ тал дээр ямар нэгэн зүйлийг ойлгож байгаатайгаа холбоотой ийм зүйл болоод байгаа байж магадгүй харагдаж байна. За одоо болохоор зэрэг хэдүүлээ ерөнхийдөө 7 хоногуудынхаа хураангуй харцгаая үйл явдлын хураангуй авдаг байж байгаа. Тэгээд нэг сараа 4 хүзэрт хуваагаад тийм ээ 4-7 хоногт хуваагаад нэг хүзрийг төлөөлөл хүзэр болгож авдаг байгаа. За 12 дугаар сарын эхний 1-7 хоног дээр болохоор та хэд маань маш их эрт хүчтэй байх болно гэж гарч ирж байна тий. За мөн дээрээс нь ойрын аялалд бас явж магадгүй. Тий ойрын аялалд бас явж магадгүй тийшээ жоохон ойрхон тий зүгээр уул усанд гарах ч гэдэм үү. Тиймэрхүү юм бас хийж магадгүй харагдаж байна. Ер нь нэлээ эрт хүч өндөртэй 7 хоног байх болно. Юмсуудыг айгу хийхдээ хурдан эрт хүчтэйгээр маш чанартай сайн хийж чадах болно гэж харагдаж байна. За
2 дугаар 7 хоног дээр болохоор зэрэг хэдүүлээ ямар нэгэн зүйл дээр ялалт байгуулж байна. За энэ нь болохоор зэрэг одоо ажил төрөл дээрээ ч юм уу те ингээд амжилт гаргаад те тэгээд тэрэнд нь багийнх нь ингээд танд баяр хүргэгчд юм, ажлынх нь танд баяр хүргэгчд юм уу. Тиймэрхүү үйл явдлууд 2 дугаар 7 хоног дээр гарч магадгүй байгаа харагдаж байна. За заримын хувьд болохоор зэрэг ажил төрөлтэй холбоотой биш юм а гэхэд хувийн тэр тусмаа энэ эрүүл мэндтэй холбоотой ямар нэгэн зорилтод хүрж байгаа гэж магадгүй энд жин нэмэх, жин хасах ч гэдэм үү, эсвэл одоо тэдэн хоног тууштай байх ч гэдэм үү те, тиймэрхүү юмыг айгүй сайн 2 дугаар 7 хоног дээр хийж чадж байгаа. Ямар нэгэн зүйлийг ингээд та өөртөө тэмдэглэж байгаа харагдаж байна. За би энийг чадлаа, хийж чадлаа шүү гэсэн те нэг юм жижигхэн ч байсан хамаагүй ямар нэгэн оргил цэг дээр бол 2 дугаар 7 хоног дээр хүрж байгаа харагдаж байна. За 3 дугаар 7 хоног дахиад импресс гараад ирсэн. За нөгөө нэг яриад байсан одоо орлого морлого те тиймэрхүү юм 3 дугаар 7 хоног дээр орж ирэх магадлал маш өндөр байгаа харагдаж байна. За мөн дээрээс нь үстэй энэ дунд хэрвээ жирэмсэн болохоор төлөвлөж байгаа хүмүүс байгаа бол 12 дугаар сарда жирэмсэн болж чадхаар байгаа харагдаж байна. Тэр тусмаа 3 дугаар 7 хоногийн үед заяа 3 дугаар 7 хоног гэхээр ч одоо 12 сарын 16-наас ахуулаад нэг 23 мөр хүртэл ч юм уу те 24 хүртэл ч юм уу тийм үү яахгүй. Тэр үеэр бас жирэмсэн болохыг хүсэж байгаа хүмүүс маань бол болох боломжтой байгаа харагдаж байна. За мөн дээрээс нь энэ 3 дугаар 7 хоног дээр ээж нар маань эсвэл бага насны хүүхэдтэй хүмүүс маань хүүхдүүд дээрээ бас нэлээд цагийг бол энэ хугацаанд өнгөрүүлнэ гэж харагдаж байна. Тийм яг нэг ээжийн өөрөг гүйцэтгээд явна. Тэгээ дээрээс нь орлого бол нэмэгдэж орж ирэх магадлал энэ 7 хоногт хамгийн өндөр байгаа харагдаж байна шүү. За тэгээд 12 дугаар сарын хамгийн сүүлийн 7 хоног 2025 оны хамгийн сүүлийн 7 хоног болохоор зэрэг хэдүүлээ мөн л ялгаагүй нэг тийм хүсэл зорилго тийм тэмүүллийг мэдрэх болно гэж харагдаж байна. Таад маань нэг юм шин зорилгыг өртөлж магадгүй. Тэгээ энэ нь болохоор зэрэг мэдээж яг 2026 онд зориулаад те таад маань өөртөө за 2025 он бол ийм байлаа. За эх жилдээ бол ийм зүйлийг ингээд гүйцэтгэх юм байна, бүтээх юм байна гэдгийг ингээд харсан. Магадгүй манифест энтер хийсэн жихнээсээ тэ манифестийн зан үйл энтер хийсэн ийм 7 хоног сүүлийн 7 хоног болж өнгөрөхөөр байгаа харагдаж байна. Тэгээ та хэдэд маань тийм ямар нэгэн шин гоё санаа нэг юм баяр хөөр аз жаргал бол яалтчгүй маш ихээр мэдрэгдэх болно. Тэгээд энэ дөрвөн хүзрөөсөө бас ингээд харж байхад болохоор гурван гал одоо энергитэй юм хүзрүүд авахгүй дандаа саваа хүзрнүүд. Тэгээ саваа хүзр маань өөрөө яг юм хүний наран сүлжээ хүрцтэй холбогддог юм нарлаг, тэгээ дулаахан, хөгжилтэй, халуун дулаан ийм энергийг илэрхийлж идэг. Тэгэхээр яалтчгүй маш гоё сар болохоор байгаа харагдаж байна. За төлөв хувь байдлын хувьд бол ерөнхийдөө нэг иймэрхүү мэдээллүүд гарч ирлээ. Айгуу эерэг сар болж байгаа харагдаж байна. Коллектив тэр чигтэл айгуу эерэг тийм хөнгөн гоё байхаар харагдаад ах юм. Бас астрологийнхаа талаас ямар шилжил хөдөлгөөнүүд яваад байгаа юм бол би бас тэрийг хармаар санагдлаа. За одоо ингээд хэдүүлээ ерөнхийдөө төлөв байдлаа харсан учраас илүү нарийн мессежүүд болох за ажил карьер болон хүн хоорондын харилцаагаа харцгаая. За эхлээд ажил карьерээ харцгаая. Ажил карьер мөнгө санхүүг нь харж өгөхөд бэлэн боллоо. За эхлээд Oracle хүзрээ татаж харъя. За successful funding хөрөнгө оруулалт татаж чаднаа гэсэн байна. Тэгэхээр та 12 дугаар сард ер нь юу төлөвлөн, ажил карьертэй мөнгө санхүүгийн тал дээр юу төлөвлөж гин тэрнийх нь одоо санхүүгийнх нь юмыг нь одоо бурхан ертөнд сахиулсан танд дааж авч өгөө гэж хэлж байгаа шүү гана. Тийм тэгэхээр та яг 12 дугаар сард юу ч гэдээн те одоо ямар нэгэн байдлаар бизнес эхлүүлээч гэдэг юм уу? Ямар нэгэн төсөл дааж авъя гэдэг юм уу? Ажил карьер мэрээр дээр ч гэсэндээ ялгаагүй зүгээр компанид ажилладаг гэсэн ч хамаагүй те ингээд ямар нэгэн төслийг дааж авъя гэвэл тэрнийхэн санхүүжилт нь бол ертөнцөөр дамжуулагдаад амжилттайгаар орж ирэх болно гэж харагдаж байна. Тэгэхээр 12 дугаар сар төлөвлөгөөнийхөө дагуу бас ямар нэгэн зүйлийг хийхэд бол айгүй ээлтэй байгаа харагдаж байна. Та дотроо нэг юм бодсон байгаа бах тэр нь бол айгүй амжилттай байж чадхаар харагдаад байна. Тэгээд мэдээж хэрэг одоо мөнгө төгрөгөн дээр ямар нэгэн зүйл төлөвлөжөөд одоо мөнгийг хаанаас оруулнаа гэж санаа зовж байгаа бол санаа зовох хэрэггүй яаж хийж агаад хорвоо ертөнцтэй бурхан нь танд тусалж агаад энэ зүйлийг чинь бүтээж өгөхийн төлөө одоо санхүүгийн талаас нь дэмжлэг үзүүлнэ гэж харагдаж шүү манайхаа. Тэгээ гол мессеж нь болохоор зэрэг тийм таны энэ санаа чинь болвол үнэхээр яг цаанаасаа бурхан ертөнцийн одоо хөтөчтэйгээр те ингэж танд орж ирсэн юм байгаа. Тэгээ тийм учраас яг ийм яг бурхан ертөнцийн дэмжлэг болвол маш ариун байх болно гэж харагдаж байна.
Тэгээд мөнгнөөс болж одоо энэ гоё санаагаа бити хэрэгжүүлэхгүй хойш суугаараа гэж аахгүй. Тэгэхээр энэ маань яг одоо мэдээж хэрэг шууд утгаараа ажил карьер мөнгө төрөхтэй холбоотой байж болох ч гэсэндээ нөгөө талаас нь ч тийм та одоо жишээлбэл бол жимд явж эхэлх юмсан ч юм уу те эрүүл мэнд дээрээ нэг тиймэрхүү юм хийх юмсан тэргээ бодож исэн бол мөнгөн дээр санаа зовох хэрэггүй гэж яагаад гэвэл яаж иж байгаа танд одоо татврын буцаан олголт ч юм уу те ажлын бонусаар ч юм уу ямар нэгэн байдлаар энэ зүйлийг чинь бол ертөнц хөрөнгө оруулж өгнө гэсэн маш эерэг мессеж болвол гарч ирлээ гайхалтай. За тариа хөзрөөс мэдээлэлүүд авъя. За эхний хөзөр болохоор зэрэг за дээс хөзөр буруу орж гарч ирсэн байна. Окей. За хоёр дахь хөзөр болохоор зэрэг 9-ийн аяг буруу орж гарч ирсэн байна. За тэгээ хамгийн сүүлд нь 9-ийн саваа зөв харж гарч ирсэн байна. За тэгэхээр зэрэг биш үү ажил карьерийн талбар дээр та хэд маань ямар нэгэн зүйл хийхээс айгаад байсан бол одоо битгий гэж сануулад байна л да тий ямар нэгэн өөрчлөлт амарч жишээлхэн бол одоо компанид ажилладаг бол хилцээ солимоор ч юм уу тий аль эсвэл сурж байгаа хүүхдүүдийн маань хувьд мэрэгжлээ ямар нэгэн байдлаар жоохон ч гэсэндээ нэг юм одоо тэр салбар дотроо солимоор ч юм уу тий тиймэрхүү юм байгаа бол тэрийг хийх хэрэгтэй гэж сахиусууд нь сануулад байна. Тийхгүй болохоор зэрэг ерөнхийдөө ингээд нэг юм ингээд сэтгэл нь ханамжгүй те ингээд байгаад ахаар ирч хүчин гэсэндээ тэр чинийгээрээ бас буураад байдаг юм шүү гэдгийг сануулад байгаа байхгүй юу? Тэгээ тийм учраас авах ёстой өөрчлөлтүүдээ аваад энэ зүйл дээрээ яг сүүлийн хүчээ ингээд шавхаад ажил карьер дээр бол та хэд маань амжилтыг 12 дугаар сард гаргаж чадна гэж харагдаж байна. Ерөнхийдөө бол өөрөөс нь нэлээд бас хичээл зүтгэл бол шаардлагдан. Гэхдээ энэ зүйл нь эцсийн дүндээ одоо санхүүгийнхээ талмалаас ингээ айгүй дэмжлэгтэй байгаад сансандаа бол хурж чадхаар байгаа харагдаж байна. Тийм шууд бууж өгөх гэхээсээ илүү зүгээр яг ажиллах те тэр арга барилаа эсвэл суралцж байгаа хүүхдүүдийн маань хувьд суралцах арга барилаа жоохон өөрчлөлт өгөх юм бол энэ нэг юм ажил карьер те мэрэгжил энтрийн хувьд юм сэтгэл ханамж муу байгаад байгаа энийг бол засаж чадна гэж харагдаад байна л да. Тийм тэгээд ингээд арай илүү одоо юмн дээр ингээ хөнгөн хандаад те за энийг ингээл энэ ажил те нэг юм яал гэж хүлээж авах болоод ингээх боломж бол 12 дугаар сард байгаа гэж харагдаж байна. Тэгээ яалтчгүй надад бас яг энэ нөгөө өдөр тутмын зуршил, эрүүл мэнд энтертэй түрүүнөө 6 дугаар гэр гарч ирсэн байгаа шүү дээ. Эрүүл мэнд энтертэй бас энэ зүйл айгу холбоотой байж магадгүйгаа харагдаад байна. Хэрвээ та яг одоо хийж байгаа ажилдаа жоохон сэтгэл ханамжгүй, дургу байгаад байгаа бол яг тэр тухайн ажилласаа болоод байгаа гэхээсээ илүү яг таны өдөр тутмын зуршил энэнд айгу их нөлөөлөд байгаа байж магадгүйгаа харагдаад байгаа байхгүй юу? Тэгээ тийм учраас энэ зуршлаа сайжруулахын тулд одоо жишээлх юм бол за байнга ингээд алхахыг хүсдэг гэсэн хэрнээ гадуур алхах гэхлээр зэрэг хүүтэн утаатай гэдэг ч юм уу ийм асуудалтайгаа бол гэртээ ийм гүйлтийн зам авах ч юм уу те жижигхэн ийм мини гүйлтийн зам авах гэдэг ч юм уу тиймэрхүү байдлаар энэ зүйлийг өөрчлөх боломжтой нэг ийм жижигхэн тохируулга хийгдэх шаардлагатай байгаа гэж гарч ирээд ах юм. За энэ дээр нь би нэмэлт авч өгье. За энэ нь яг юуны талаар яриад байгаа юм болоо. Ямар юмн дээр тохируулах хийх ёстой юм болоо. Тэрийг сахиусууд нь хэлж өгнө үү? 2 дугаар группийнхэнд маань. За дахиад temperance гарч ирж байгаа түрүүний нөгөө даруй талууд ядаж тий. Ямар нэг юм ил амар төвчээд байгаа даа. Өөрийнхөө сониуч байдлыг ингээм амар төвчээд байгаа. Өөрийгөө амар бариад байгаа гэж байна. Тэгээд тэрэндээ амар ядраад байгаа. За тэгэхээр 12 дугаар сард бол сахиусууд нь ажил карьер санхүүгийн талбар дээр та хэдийг арай задлж өгөхийг хүсэж байна. Тийшээ илүү та хэдийг чиглүүлээд байна. Хитрхийн нэг юмдаа баригдчаад байгаа бололтой. Дэндүү ингээд нөгөө rigid гэж хэлдэг шүү дээ нэг юм. Юмдаа ингээд баригдчаад юмыг заавал ингэж л хийх ёстой. Тэ одоо жишээлх юм бол булчин суулгахын тулд би яг л ингээд жимэнд яваал юм хүнд юм өргөх ёстой энэ гэж бодоод байгаа. Гэтэл тэрний хажуугаар бас одоо хоол хүнсээ тааруулах тийм магадгүй уургийн нэмэлт авах гэдэг ч юм уу одоо нэг иймэрхүү юмнууд байдаг та. Тиймэрхүү юм хумаа айгу сайн хийх шаардлагатай байгаа. Яг л нэг юмн дээр нэг юм ингээд нэг юм өргөс орцсон юм шиг дутуу хийгдээд байна гэж сахиусууд нь сануулад байна. Тэгээ тэрийг та яг 12 дугаар сард учрыг нь олох бололтой. Тэ ерөөсөө л ингээд нэг юм л дутуу байгаад байсан юм байна шүү дээ. Одоо жишээлх юм бол нэг юм яаж исэн сандал дээр суугаад байсан нь тэ таны ингээ нуруу муруу чи ядраагаад байсан ч юм уу нэг тиймэрхүү юм нэг юм жижигхэн мөртлөө хүнд яг нэг юм жижигхэн өргөс орцсон юм шиг яг тэр өргөсийг л авч хаях ийм сар болоод байгаа. Тэгж чадсанаар ингээд өөрийнхөө хүчийг гаргахад тэ
энергийг зарцуулахад хамаагүй амархан болно. Битгий юмыг төвчээдэй гэж сахиусууд нь хэлээд байна. Тэгээд яг авах ёстой өөрчлөлтийг аваа гэж хэлээд байгаа байхгүй. Тэгж чадах юм бол та хэд маань яг энэ 9-ийн одоо аягийн энэ болохоор зэрэгтэй ингээд манифест биелэлээ олох, сэтгэл ханамжтай байх зэргийг илэрхийлдэг аюу гой хөзөр ахгүй. Энийн энергийг 12 дугаар сардаа зөв эргүүлэх боломжтой байгаад байна гэж байна. Тэгэхээр хитрхийн нэг юм хайрцагт баригдмалтай ингээд за юмыг яг ингэж л хийх хэрэгтэй угаасаа л юм байх хэрэгтэй гэж бодоод байлгүй жоохон задгаас сэтгээд өөрийгөө задалж өгөх хэрэгтэй байна гэж харагдаад байна л та. За санхүү ажил карьер те ийм сурлаг хөтөлмөр дээр нь бол ерөнхийдөө иймэрхүү мессежнүүд гарч ирж байна. Яг л нэг өргөсийг авах шаардлагатай байна. Тэгж чадах юм бол энэ зүйл хамаагүй амархан бөгөөд сэтгэл ханамж өндөртэй байх болно. Өөрчлөлтөөс битгий гэж хэлж байна. За одоогийн хэдүүлээ болохоор зэрэг хүн хоорондын харилцаа руугаа орцгоё. Хүн хоорондын харилцааг нь харж өгөхөд бэлэн болсон байна. Эхлээд Oracle хүзрүүдэд нээж харъя. За separation гэдэг хүзэр гарч ирсэн байна. За окей. За тэгэнгуутаа өнөөдөр биш. За тэгэхээр зэрэг үсттэй манайхан хүн хоорондын харилцаанууд дээрээс 12 дугаар сард бол жоохон завсарлага авахаар байгаа харагдаж байна. Ялангуяа одоо гэр бүлтэй хүмүүс бай, тэгээ синглч бай, магадгүй одоо хосоо олох гээд явж исэн хүмүүс маань хосоо олох дээр анхаарлаа хандуулахад түр завсарлана гэж харагдаж байна. Гэр бүлтэй хүмүүс маань эсвэл найз охин, найз залуутай хүмүүс маань болохоор зэрэг одоо найз охин, найз залуу нь бол хүн хоорондын харилцааны хамгийн нэгдүгээрт бол байхгүй. Илүү өөрлөгөө өнгөсөн сар бол болно гэж харагдаж байна. Өөртөөгөө нэлээд цагийг өнгөрүүлнэ. Заримынхын хувьд бол магадгүй нэг одоо гэр бүлийнхнээсээ жоохон тустай байх тийм боломж олдож магадгүй. Тэгээ би энийг яг албаар яг боломж гэж хэлж байгаа. Тэр нь яагаад гэж хэлж байгаа гэхээр зэрэг энэ бол те ингээд танд тохиогоод байгаа муу зүйл гэхээсээ илүү зүгээр яг жоохон ингээд тайм аут хийгээд өөр дээрээ төвлөрөхөд бол ертөнцийн тусалж өгж байгаагийн илрэл байгаа гэж харагдаж байна. Тэгээд хүүхдүүдээ одоо эмээ өвөрүүн явуулдаг ч юм уу те нэг тиймэрхүү байдлаар ингээд жоохон ганцаараа байх цагийг бол цаанаасаа ертөнцийн олгож байгаа гэж харагдаж байна. Тэгээ энэ нь та хэдийн маань хувьд айгүй чухал байгаа гэж харагдаж байна. За тарих хүзрүүдэд нээхээр илүү тодорхой болох бах. За world хүзэр буруу гарч ирсэн байна. Окей. За тэгэнгуутаа за дахиад death хүзэр гарч ирсэн байна. За тэгээд хоёрын аяга буруу гарч ирсэн байна. За яалтчгүй энэ дунд те ганцаараа байж өөрийнхөө амьдрал дээр бясалгах бол зайлшгүй шаардлагатай байгаа харагдаж байна. Тэгээд хэрвээ энэ дунд ингээд амар токсик харилцаанд байгаа эсвэл нэг юм нойрч биш булчирхаач биш яах гээд байгааг нь мэдэгдэхгүй харилцаанд байгаа хүмүүс бол энэ харилцаагаа дуусгах гэж харагдаж байна. Хэрвээ та эрүүл те бат бөгтэй харилцаанд байгаа бол ийм юм дээр санаа зовох шаардлага ерөөсөй байхгүй. Гэхдээ яалтчгүй 2 дугаар группыг сонгосон хүмүүсийн дунд нэг юм айгүй тийм хортой харилцаанд байгаа угаасаа л ингээд урагшлахгүй явахгүй байгаа нь ойлгомжтой байгаа харилцааг бол заримынхын хувьд бүр дуусгаж байгаа харагдаж байна. Энэ нь бол маш олон хүзрүүдээр ингээд юу яаж ийн л та илэрч гарч ирж байна л та тий. Тэгээд дахиад ингээд юм энэ хүнээс болж ингээд энерги бармааргүй байна гэдэг ч юм уу те. Тиймэрхүү яг мэдрэмж бол төрж байгаа харагдаж байна. Тэгээд яалтчгүй яг 2025 онд ингээд дуусгаж чадахгүй жоохон юм циклэн дотор ороод яваад байсан ямар нэгэн харилцааг бол дуусгаж байгаа харагдаж байна. За мэдээж хэрэг энэ болохоор зэрэг саяны хэлсэнтэй юм хортой харилцаанд байгаа гэдэг ч юм уу ийм хүмүүст бол хамааралтай. Тэр нь болохоор романтик харилцаа байгаа те. За гэхдээ хэрвээ та яг өөрөө гэр бүлтэй за эсвэл яг юм айгуу тийм бат бөх гоё харилцаанд байгаа хүмүүс маань бол энэ нь романтик харилцаа биш найз нөхдийн бас харилцаа байж болно. Тэгээд яалтчгүй ингээд нэг юм явахгүй байгаа болохгүй байгаа тийм харилцааг бол 25 онд үлдээж байгаа харагдаж байна манайхаа. Тэгээ энэ нь болохоор зэрэг түрүүний миний яриад байсан тэр өргөс гэж хэлээд байгаа юм маань бас айгу мөн бололтой. Яагаад вэ гэхэлэр зэрэг яг л тайдын ингээд нэг амьдралынх нь яг нэг юмд ингээд амар нөлөөлөд байгаа нэг зүйл байгаад байсан байхгүй. Би бүр тэрийг яг түрүүнээс хойш амар мэдрээд байсан. Тэгээ тэр нь бас энэ байсан байж магадгүй байгаа харагдаж байна. Тэгээ энэ нь өөрийнх нь бүр ингээд сүүл рүүгээ те өдөр тутмын дадал зуршаал те ингээд
оюун ухаан санаад бүх зүйлсүүд дээр нэг нөлөөлөд яваад байсан байгаа гэж магадгүй байна. Тэгээ энэ зүйлийг яалтчгүй яг дуусч байна. Тэгээ separation гэдэг чинь болохоор зэрэг одоо тусдаа байх гэдэг хөзөр, not today гэдэг чинь өнөөдөр биш гэдэг хөзөр тэгснээ дахиад ийм хоёрын аяг буруу харж гарч ирээд, үхлийн үзэр гарч ирээд, ертөнц үзэр буруу хараа гарч ирсэн гэхэлэр зэрэг энийг бол бүр маш олон янзаар ингээд хаадаг хэлээд байгаа байхгүй юу? Тэгээд яалтчгүй 2 дугаар группийг сонгосон хүмүүсийн дунд нэг юм дуусгах ёстой харилцаагаа дуусгаж чадахгүй ингээд заваараад жоохон зунгаарлаад ингээд яваад исэн хүмүүс байсан бололтой. Тэгээ энийг болохоор зэрэг яг одоо ертөнц таадаас за одоо ингээд те шинэ он гарах чинь те 2026 онд бас л ингээд энэ нэг хүнтэйгээ ингээд зууралдаад энэ хүнээрээ амьдралаа ингээд тодорхойлуулаад яваад ах юм уу гэж асуугаад байгаа харагдаж байгаа байхгүй юу. Тэгээ та хэд маань ялтчгүй яг за би энэнд ингээд тэ ямар нэгэн байдлаар дуусгар болгоё гэсэн шийдвэрийг 12 дугаар сард бол яг зайлшгүй гаргаж байгаа харагдаж байна. Тийм тэгэхээр сая хэлсэнчлэн энэ заримынх нь хувьд юм явдаггүй романтик харилцааж болно, заримынх нь болохоор явдаггүй романтик бус юм найз нөхдийн тэр байтугай бүр гэр бүлийн ажлын хамтрлын харилцаа бас байж болно. Ямар ч байсан нэг хүн бол танд айгүй сөргөөр нөлөөлөд байсан байна. Тэгэд энэ нь заавал тэр хүн муу мухадаа танд муу мухаа хүссэндээ гэхээсээ илүү хоёулаа ингээл оролцоол тэгэл ингээл заваарал зунгаарлдаал бинийхээ урд хойно ороод гараал ингээд яваад байгаа. Тэгээд нөгөө нэг яг тийм харилцаанд байгаад тахаар угаасаа одоо ажилдаа яг 100% төвлөрч чаддаггүй ч юм уу өөр дээрээ төвлөрч чаддаггүй гэдэг ч юм уу өдөр тутмынхаа дадал зуршилтэй өөрийгөө эрүүл байлгах, баян байлгах, үзэсгэлэнтэй байлгах, одоо аз жаргалтай, амар амгалан байлгах гэдэг иймэрхүү юмн дээр ерөөсөө зарцуулах энерги дуусчдаг. Тэр утгаараа энэ зүйл яг танд бас айгүй тийм өргөс маягийн зүйл болцсон яваад байсан байж магадгүй байгаа харагдаж байна. Тэгэхээр 12 дугаар сард биш тэ 2 дугаар группийн маань болвол нэгдүгээрт энэ зүйл дээр таад маань бас тийж амар юу яахгүй. Одоо шаналал ч юм уу магадгүй одоо энэс өмнө хэрвээ энэ харилцааг дуусгах гэж оролцсон бол амар өвдөлттэй байх байсан байх. 12 дугаар сард бол энэ харилцааг таслахад маш амархан байх болно. Таад нөгөө түрүүнийхээ Coyote гэдэг энэ хөзрөө харах юм бол ингээд юмсыг айгу хөвгөлтэйгээр хүлээж авч байгаа тэгээд энэ хүндээ ч гэсэндээ нэг муу санаж манаалч юм уу эсвэл муудалцаал тэгж салах гэхээсээ илүүтэйгээр за зүгээр нэг хүнтэй ингээ би учирсан. Тэгээд одоо энэ хүнээсээ одоо суралцах авах ёстой юмнууд маань ингээ дууссан юм байна. Окей. За тэгвэл би дахиж нэг ингэж энтэй зууралтад явах вэ гэд ингэж байгаа айгу энийг хөнгнөөр хөгжилтэйгээр хүлээж авч чадж байгаа гэж харагдаад байгаа байхгүй. Тэгээд түрүүнээс хойш бас temperance хүзэр таадыг маань нэлээд дагаж явсан. Temperance буюу нөгөө даруй төлөв байдлын хүзэр тийм ээ. Энэ хүзэр маань болохоор зэрэг эргээд юуг ярьдаг вэ гэхэлэр зэрэг бидний ийм төвчээртэй байдлыг илэрхийлждэг. Тэгэхээр юмыг төвчээл байх биш өөрийнхөө талд зогсоод өөрийгөө хамгаалсан, өөрийгөө хайрлсан сонголтыг бол 12 дугаар сард 2 дугаар группийн маань бол гаргаж чадна. За тэгээд түрүүнээс хойш нөгөө импресс хүзэр маань бас дахиад 2 удаа гарч ирсэн гэж харахаар зэрэг яах нь таад маань бол маш гоё юутай байж чадна. Эд баялаг гоо зүүн тал дээр бол маш өөртөө ихтгэлтэй юм гоё байж чадна гэж харагдаж байна. Тэгэхээр 12 дугаар сар бол 2 дугаар группийнхний хувьд бас нэг өөртөө хэрэггүй болцсон юмыг дуусгар болгох. За тэгээд танд ингээд нэг алгуурхнаар нөлөөлөд байсан өргөсийг авч хаях ийм сар болж байна гэж харагдаж байна. За одоо би болохоор зэрэг нэмэлт хэсэг рүүгээ орноо. За нэмэлт хэсгээрээ хэдүүлээ юу асуух вэ гэхэлэр зэрэг за уламжлалт ёсороо 3 асуулт дандаа асуудаг. Тэднэр нь юу вэ гэхэлэр зэрэг нэгдүгээрт 12 дугаар сард болгоомжлж зайлсхийх зүйлс, 2 дугаарт танд орж ирж байгаа ивэлүүд буюу одоо дэмжлэгүүд тийм ээ ивэлүүд хийхэд ээлтэй зүйлс гэсэн. За 3 дугаарт болохоор зэрэг 12 дугаар сард таны амьдралд орж ирж байгаа цоо шин ямар нэгэн сюрпризыг харах болно. За 4 дугаарт болохоор зэрэг би яг энэний талаар, энэ энергийн талаар буюу энэ нэг юм салж хацах хэвээр хүний талаарх мэдээллийг авъя. Ямар хүн танд ингэж яаж нөлөөлөд байгаа вэ гэдгийг бас нэмэлт хэсгээрээ тодруулж өгье гэж бодож байна. За ингээд хэрвээ та нэмэлтийг авахыг хүсэх юм бол pinned comment буюу хамгийн ихний комент дээр үлдээсэн холбоосоор ороод зааврын дагуу төлбөрөө төлөөд нэмэлт хэсгээ шууд хүлээж авч үзэх боломжтой байдаг шүү. За тэгээ нэмэлтийг авсан ч бай аваагүй ч бай энэ хүртэл үзсэн та бүхэндээ бүгдэнд маш их баярлалаа. Тэгээ хэдүүлээ дараагийнхаа бичлэгээр уулзсаа бүгдээрээ баяртай. За 3 дугаар группийн маань уншлахтаа тутамаарл. За та хэдийнхээ 2025 оны 12 дугаар сарын төлөв байдлыг уншиж өгөхөд бэлэн болсон байна. За та хэд маань болохоор зэрэг энэ утаад болор чулууг сонгосон байгаа. За утаад болор чулуу маань болохоор зэрэг
ерөнхийдөө хүмүүсийг аян замд явхад, замун дээрээс нь харанхуй үдшийн цагаар явхад хамгаалалт болж өгдөг чулуу байж байгаа. Тэгэхээр энэ дунд бас 12 дугаар сард иш тишээ явах хэл эсвэл жоохон үдшилтэд явах хүмүүс бас байж магадгүй байгаа санагдаж байна. За чулуугаа дээш нь тавьчих. За тэгээд одоо болохоор зэрэг 2025 оны 12 дугаар сарынх нь яг гол энергийг төлөөлүүлсэн энэ хөзрөө нээж харъя. За туулаа гарч ирсэн байна. Ухаалаг байдал гэж байна. За тэгэхээр энэчнээс надад ямар мэдээлэл орж ирж байна вэ гэхээр зэрэг 12 дугаар сар таад маань ерөнхийдөө гүйлгээ ухаан айгу сайтай байх болно гэж гарч ирж байна. Тэгээд гүйлгээ ухаан айгу сайтай, хүмүүстэй ярилцахдаа бас айгу тодорхой ярилцаж магадгүй. Яагаад ч юм бэ надад айгу хурдан ярих гэж орж ирээд байна. Тийм хурдан ярих гэж орж ирээд байна. Тэр хил ам нилээ идэвхчих, хоолой хурд нилээ идэвхчих сар болж байгаа байж магадгүй. За тэгээд мөн дээрээс нь болохоор зэрэг ерөнхийдөө ямарваа альва нэгэн асуудлуудыг бол айгүй тийм гүйлгээ ухаанаар хурдан шийдвэрлэж чадах сар байгаа харагдаж байна. За хөзрийн мессеж нь юу гэсэн байгаа вэ гэхээр зэрэг за хэрвээ та сүүлийн үед жоохон хэцүү цаг үеийг туулж байсан бол за хайрцагнаас гадуур сэтгэж тэ яаж энэ асуудлыг шийдэх вэ гэдэг дээр анхаарлаа хандуулах цаг нь болсон байна гэж хэлж байна. За тэгээд мөн дээрээс нь хэрвээ сүүлийн үед жоохон бүтээлч одоо сэтгэлгээгээ орхидуулаад исэн бол сайн тэрэн дээрээ анхаарч өгөх хэрэгтэй болсон байна шүү гэдгийг сануулж байна. Тэгэхээр за энэ донд бас өмнө нь ингээд айгу дуртай байж байгаад орхисон байсан хоббинуудаа эргүүлж авах хүмүүс бас байх шүү гэн. Тэгээ зурах ч юм уу, ойох ч юм уу тиймэрхүү дуртайсан бол тэднэрийгээ буцаад хийж эхлэх ийм сар болж байгаа гэж харагдаж байна. За дараагийн Oracle хүзэр болохоор зэрэг Daily Guidance Oracle хүзэр байгаа. За өөртөө ихтэй байдлын хүзэр гарч ирсэн байна. Тэгэхээр 12 дугаар сард бас 3 дугаар группийнхэн маань илүү бусад үеэсээ өөртөө ихтэй байж чадхаар харагдаж байна тий. Альва ямар нэгэн зүйлийг хийхдээ ер нь өөртөө ихтэй хийж чадна. Тиймч учраас бас ингэж айгу өмнөхөөсөө илүү өөртөө ихтэйгээр бусадтай харилцах, ярилцах чадвар нэмэгдэж байгаа. За тэгээд мөн дээрээс нь болохоор зэрэг өөртөө ихтэй байгаад байгаа учраас буцаад ингээд өөрийнхөө дуртай юмнуудыг илүү хийж эхлэхтэй. Тэгээ мөн дээрээс нь өөртөө ихтэй байгаад байгаагийнхаа улмаас айгу хурдан сэтгэж чадчихээн те. Өөрийгөө голоол ингээл яах вэ, ийчих бол, буруутчих вэ, зөвтчих вэ гэдээ ингэж санаа зовнох өөртөө эргэлзэх нь айгу багасж байгаа сар болж байгаа харагдаж байна. За ер нь ингээд 1-2 дугаар группийг уншсны дараа бол 12 дугаар сар бас ер нь коллектив талаасаа угаасаа айгүй эерэг сар болж байгаа гэж магадгүй харагдаад байна. За одоо болохоор хэдүүл Astro Show-га хайж үзье. За Astro Show-гоор таны амьдралд 12 дугаар сард ямар гаргийн иргэшэл илүү өндөртэй байгаад байна, аль талд нь хамгийн чухал байна тэрийг хардаг байж байгаа. За коллективийн 3 дугаар групп 12 дугаар сар за хоньны орд гарч ирсэн байна. Гайхах зүйл алга 8 дугаар гэр гарч ирсэн байна. За 8 дугаар гэр маань болохоор зэрэг аюу тийм нууцлаг гэр байдаг. Бусад хүмүүсийн мөнгө, за тэгээд татвар, за тиймэрхүү тэгээд дээрээс нь болохоор зэрэг өөрчлөлтийг илэрхийлж яадаг гэр байж байгаа. Хүний хувьсэл трансформацийг илэрхийлдэг гэр байж байгаа. За тэгээд хоньны орд болохоор зэрэг ер нь бол нэлээд ийм гал эрчимтэй, идэвхтэй юмсыг эхлүүлдэг. Тэгэхээр өштэй ингэж надад харагдаад байна. 2 дугаар группийнхэн маань өнгөрсөн хугацаанд нэлээд одоо бас юу яаж исэн юм болов? Өөрийнхөө дотоод ажлыг сайн хийсэн бололтой. За тэгээд гаргийн хувьд болохоор зэрэг Нептун далайн ван гараг гарч ирсэн байна. Тэгэхээр ус энерги за тэгээд 8 дугаар гэр маань өөрөө бас хилэнцтэй холбогддог. Тэгэхээр зэрэг ус энерги бас айгүй өндөртэй байгаа харагдаж байна. Тэгэхээр зүүн совин бас айгүй сайн байж магадгүй. Тэгэхээр өчтдээ яг 2 дугаар группийнхэн маань өмнөх саруудад нэлээд өөрийнхөө зүгээс нэлээд өөрчлөлтүүдийг авч чадсан бололтой амьдралдаа. Тэгээд магадгүй энэ дунд бас сэтгэл засаж маслаар явсан ч юм уу эсвэл ингээд коуч мөвчтэй болсон. Тэгээд тэрэн дээр өөртөө бас нэлээд хичээсэн хүмүүс байж магадгүй байгаа харагдаж байна. Тэгээд 12 дугаар сард яг албан ёсоор ийм одоо дотоод ертөнцөөс гадна толдогдож гарч ирж байгаа гадаад ертөнцийнхөө өөрчлөлтүүдийг одоо мэдрэх сар болж байгаа. Тэ та өөртөө илүү ихтэй болж байна гэдэг чинь өөртөө эргэлцгээ болж байна. Тэрийг дагаад маш олон ерөн өөрчлөлтүүд гарч байгаа харагдаж байна л да. Тэгээ тэр нь ялангуяа таны яг энэ
мэлмийн хүрд болон хоолой хүрд дээр их идэвхтэйгээр одоо илэрч гарч ирэхээр харагдаж байна. Бусуудтай ярилцахтаа илүү нээлттэй ярилцж байна. Хурдан шаламгай хэлэх үгсээ хэлж байна. Тэгээд альва зүйл дээр тэ айгуу тийм хөөрхөн хурдан сэтгээд асуудлуудыг дорн шийдвэрлээд явах юм чадвар айгуу нэмэгдэж байгаа харагдаж байна. Тийм. За тэгээд мөнгө төгрөгөн дээр бас 12 дугаар сард таадад маань нэлээд өөрчлөлт орж магадгүй байгаа харагдаж байна. Ялцчгүй 8 дугаар герман болохоор зэрэг бусад хүмүүсийн мөнгө ялангуяа одоо ингээд доторын буцаан олголт ч юм уу аль эсвэл нэг юм хүнээс өрөө авах гэдэг ч юм уу те нэг тиймэрхүү байдлаар санхүүгийн тал дээр нь бас нөлөөлж өгж байгаа харагдаж байна. За тэгээд таад маань айгүй идэвхтэй байх сар болж байгаа харагдаж байна. За одоо болохоор зэрэг тариа хөзрүүдээс мэдээлэл авъя. За эхний хөзөр за Father of Swords, King of Swords. За тий яалтчгүй сэлэм гарч ирсэн түрүүнээс хойш яриадасан юм батлаад гаргаад ирлээ. Таад маань айгүй шийдэмгий байх бол 12 дугаар сард юмн дээр эргэлзээл, тэнэлзээл те. За одоо ингэчүүл ингээ буруудчих вэ, буруу яарчих вэ, тэгчгүй ингэчгүй гэж амар эргэлзэхгүй. Ерөөсөө л за ингээл болчих юм байна штэ те. Ингээд хийчих юм байна. Гэт айгүй тийм маш юм ойлгомжтойгоор юмсыг хийж чадна. Бүх зүйл таны хувьд айгүй тунгалаг, илэрхий санагдах болно. Тэгээ энэ нь болохоор зэрэг яг үнэхээр чин зүрхэндээ та өөртөө эргэлзэхгүй байгаатай холбоотой гэж гарч ирээд байна л да. За дараагийн хөзрийг харъя. Justice хөзөр буруу харж гарч ирсэн байна. За тэгээд болохоор зэрэг 10-ын зоос. За яалтчгүй үнэхээр мөнгө орж ирж байна 12 дугаар сард. Тэгээ 12 дугаар сард ялангуяа бизнес хийдэг хүмүүсийн хувьд бол айгүй өндөр ашигтай сар байж таардаг тий. Хүмүүсийн ер нь бол хүмүүс бэлэг сэлт авах те найр янз бүрийн шоу цэнгээ иймэрхүү юмнуудад ихээр одоо хийдэг учраас бизнесийн орлого бол айгүй өндөр байдаг. За тэгээд нөгөө нэг компаниуд ч одоо бонусаа тараах энэ дээрээ шагналын юм хумаа тараах гэд ийм юм айгүй их болдог учраас тэрийгэ дагаад ч тэр юм уу ер нь ингээд ямар ч байсан энэ сард бол таад маань орлого бол нэлээд өндөр байхаар харагдаж байна. За Justice хөзөр буруу хараа гараад ирсэн. Энэ дээр нэг тодруулга авъя. Энэ болохоор зэрэг нөгөө хоёр хөзөртэйгээ нэг л сайн холбогдож өгөхгүй байгаа санагдаад байна. За энэ болохоор зэрэг бусад хүмүүстэй илүү холбоотой гэж гарч ирж байна л да. Тэгэхээр таныг ямар нэгэн байдлаар одоо омдоос ялангуяа ажил төрлийн талбар дээр тантай юм шудраг бус өрсөлдөөн хийсэн хүмүүс бол 12 дугаар сард ер нь жоохон баригдах шинжтэй бага харагдаж байна те ингээд хэл махуул өгж янз бүр болсон ч юм уу те нэг тиймэрхүү хүмүүс бол тэгээ тэр нь танд ямар нэгэн байдлаар нөлөөсөн болвол тэр нь 12 дугаар сард ил гарч ирэхээр бага харагдаж байна. Тэгээд ингээд үштэй таныг өмнө нь те би ингээд өөртөө амар эргэлзээд байна. Яг чадах уугүйгээ мэдэхгүй байна. Зөв борог ялгахгүй байна гэж мэдэрж исэн энэ мэдрэмжүүд бас энэ зүйл ил гарч ирснээр амар ойлгомжтой болно. Би муудаа биш байсан юм байна. Энэ хүн угаасаа шудраг бус арга хэрэгэлсэн байсан юм байна штэ гэдэг нэг юм өрсөлдөөнтэй холбоотой ийм үйл явдал бол нэлээд илчлэгдэж гарч ирэхээр харагдаж байна те. Одоо жишээлбэл та борлуулалт хийдэг байсан хүн байлаа гэж ботход те. Багийн чи өөр нэг гишүүн танаас хамаагүй илүү борлуулалт энэ төр хийцэн байсан чинь яг үнэндээ тэр нь одоо танил тал малаараа тэгсэн гэсэн те жоохон нэг тиймэрхүү шинж чанартай жоохон шудраг бус өрсөлдөөн бий болсон бол тэр нь бол 12 дугаар сард баригдана илчлэгдэнэ гэж гарч ирж байна. Тэгээ энэ нь танд тэгээд маш эргээр нөлөөлөх болно. Таны хувьд айгүй бүх зүйл амар ойлгомжтой болох болно. Тэгээл тийм юм болсон юм байна штэ. Окей гэх нэг тиймэрхүү байдалтай те. Тэгээ та өөрийгөө эсвэл энэ нь заавал ажил төрөлдөөч биш одоо өөрийгөө та бусад хүмүүстэй харьцуулдаг байсан гэж болно шүү дээ. Тэрний тэр ингэж явж байхад би ингэж явж ингээд тэгээ тэр хүнийхээ талаар та илүү олон зүйлийг олж мэдэх болно. Тэр хүн одоо цаагаараа те танаас магадгүй хамаагүй их дэмжлэгтэй байсан болохоор ч юм уу те нэг тиймэрхүү юмыг амар ойлгоод за би бас буруу бодож исэн юм байна, дутуу бодож исэн юм байна те би юмыг ингээд яг том зургаар нь хараагүй байсан юм байна гэдгийг бол 12 дугаар сард ойлгоно. Тэгээ энэ нь танд маш их юм өөртөө итгэл болон амар амгалан бол ялцчихгүй авчирч өгнө. Тэгээ энэ зүйлийг ингээ ойлгочоор би ч гэсэндээ тийм байж чадах юм байна. Надад дутаадах юм байхгүй юм гэсэн нэг тиймэрхүү мэдрэмж амар төрж байгаа харагдаж байна. Энэ нь эргээд таны бас энэ трансформацтай маш холбоотой. Тэгээ ингээ хувьсэл та өөрөө дотроо маш их хийсэн, дотоод ажлуудаа хийсэн, сүдрийн ажлаа хийсэнтэй бас айгу холбоотой гэж гарч ирж байна. За одоо болохоор зэрэг хэдүүлээ үйл явдлын хураангуугаа харцгаая. За нэг сараа 4-7 хоногт хувааж аваад нэг хөзрөөр төлөөлөлдөг байгаа. За 12 дугаар сарын эхний 7 хоногт болохоор зэрэг
За хэдүүлээ ямар нэгэн бүтээлч зүйл дээр ажиллаж байна. Энэ нь болохоор зэрэг та одоо ингээд надтай адилхан те ингээд видео мэдээ хийж байгаа жолно, зураг мураг зурдаг бол тэрийгээ зурж байгаа байж болно. За мөн дээрээс нь ямар нэгэн юм бүтээлч төсөл дээр гар бие оролцож те ингэж байгаа байж болно. Ямар ч үсэн ямар нэгэн зүйлийг яг ингээд гараараа те яг сууж агаад ингээд хийж байгаа, бүтээж байгаа харагдаж байна л да. За мөн дээрээс нь болохоор зэрэг заримынх нь хувьд 12 дугаар сарын эхний 7 хоногт болохоор одоо ямар нэгэн шинэ газар руу бас явж иж магадгүй. Надад яагаад ч юм бэ? Ямар нэгэн шинэ компанитай нэг юм шинэ газартай танилцах гэж орж ирээд байна. Одоо яг нэг юм одоо юу гэдэг нэг үйлдвэр мүлдвэрлөө очиж харах ч юм уу те. Эсвэл нэг компани ингээд яг доторчлынхаа оффист нь ороод хүмүүс нь ингэж ажилт юм байна. Ийм хувилбар бас байж болох юм байна гэдэг ч юм уу нэг юм эсвэл ингээд байр үзээд яваад байгаа ч юм. Ямар ч нэг юм шинэ газар руу очиж үзээд байгаа харагдаад байгаа байхгүй. Тэгээ заримынх нь хувьд яг газар худалдаж авахгүй тэр газараа очиж үзэж байгаа ч юм уу яг нэг тийм мэдрэмж амар төрж байна. Тэгэхээр 12 дугаар сарын эхний 7 хоног тиймэрхүү юм үйл явдал болох магадлал та. За 2 дугаар 7 хоног дээр болохоор 10-ын зоос дахиад гарч ирсэн. 12 дугаар сарын 2 дугаар 7 хоног дээр таад маань ямар нэгэн маш ашигтай гэрээ хэлцээр хийж магадгүй. Энэ нь болохоор зэрэг шууд утгаараа 2 дугаар 7 хоног тэр мөнгө нь бүгдээрээ бууж ирнэ гэсэн үг биш. Энэ 10-ын зоос болохоор зэрэг нэг тэгдэг байхгүй ингээд accumulating wealth тэ ингээд ийм эд баялагийг баг багаар ингэж цуглуулж босгохыг хэлдэг байхгүй. Тийм энерги нь илүү байдаг. Тэгээ энэ нь тэр чинээрээ одоо суглаанаас мөнгө хожих гэхээсээ илүүтэй ингээд багаас нь ахуулаад ингээд цуглуулаад томсгоод ихсгээд явж болдог юм доктортой зүйл байдаг байхгүй. Тэгэхээр яг тийм юмныхаа эхлэлийг бас 12 дугаар сарын 2 дугаар 7 хоног дээр тавьж байгаа харагдаад ах юм. Ямар нэгэн зүйл дээр нэг юм гэрээ хилцээр хийх ч юм уу, гэрээ зурах ч юм уу, аль эсвэл ийм хилцээр хийхтэй за нэг ийм юм ингээд эхлүүлвэл ингээд ийм юм байна энэ төр гэдэг нэг тийм хурал мурал болоод байгаа ч юм уу нэг тиймэрхүү бас амар мэдрэмж зураглал надад яг харагдаад байна л да. Тэгээ энэ нь болохоор зэрэг яг 2 дугаар 7 хоног дээр тэр чигтээ мөнгө нь бүтнээрээ орж ирэхгүй ч гэсэндээ удаан хугацаанд энэ нь танд маш их хэмжээний үржил шим ашигыг авчрах боломжтой зүйл байх болно гэж харагдаж байна. За маш гайхалтай. За тэгээд гэр бүлийн тал дээр бас 2 дугаар 7 хоног дээр цуглаан тий нэг нэгнтэй цуглараад юм хум ярилцах хоол унд идэх мэдэх тиймэрхүү юм бас болж магадгүй байгаа харагдаж байна. За 3 дугаар 7 хоногийг харъя. 7-гийн саваа гарч ирсэн. За 3 дугаар 7 хоногт таад маань ямар нэгэн зүйлийг хамгаалах шаардлага гарч ирэх болно. Надад юуны түрүүнд болохоор зэрэг диплом хамгаалах ч юм уу те нэг тиймэрхүү байдлаар эсвэл ихтгэл тавиад ингээд бидалтаа ингээд үзүүлээд ч юм уу нэг тгийх шаардлага гарч магадгүй байгаа харагдаж байна. За мөн дээрээс нь болохоор зэрэг 7-гийн саваа гэхлээр зэрэг таад маань альва зүйлийг айгу томоор харж чадна, том зургаар нь харж чадна. Тийм одоо нөгөө нэг илчлэлт явагдах гэдэг байгаа бол тэр нь 3 дугаар 7 хоног дээр явагдах магадлал айгүй өндөр байгаад байгаа харагдаж байна л да. За тэгээд мөн дээрээс нь болохоор зэрэг таад маань яг өөрийнхөө таалд 3 дугаар 7 хоногт зогсон. Тэг яалтчгүй ямар нэгэн зүйлээс өөрийгөө хамгаалах гэдэг. Тэгэхээр цөөн хүмүүсийн хувьд энэ нь хин нэгэн тань руу жоохон дайрах ч юм уу те эсвэл таныг жоохон танд эргэлзэх ч юм уу нэг тиймэрхүү юм болж магадгүй яг чи үнэн хэлсэн юм уу ч гэдэг юм уу энэ чи яг зөв юм уу ч гэдэг юм уу те. Тэгээд яг тэрийгээ та яг хамгаалж байгаа харагдаад байгаа байхгүй. Одоо жишээлх юм бол та за машин зарах гэсэн гэж бодъё л доо. Тэгээд 20 саяар зарах машиныг нэг хүн 15 саяар авъя гэдэг юм бол та өөрийнхөө таалд ороод үгүй 20 саяар зарнаа гэдэг шийдвэрийг 3 дугаар 7 хоног дээр гаргаж байгаа харагдаж байна. Тэ нэг тиймэрхүү байдлаар энэ үйл явдал өрнөж болно. За тэгэнгუутаа 12 дугаар сарын сүүлийн 7 хоног буюу 2025 оны хамгийн сүүлийн 7 хоног дээр болохоор зэрэг хэдүүлээ ерөнхийдөө нэг юм амралтын байдалтай өнгөрүүлнэ. За энэ дээр нэг гайх юм алга те хүмүүс энэ үеэр бол айгүй их чөлөө авч амардаг ч юм уу те тэгээд баяр маяр болж байгаатай холбоотойгоор ингээд ерөнхийдөө нэг юм амралтын байдал руу болоо шилжин. Гэхдээ та хэд маань болохоор энэ цаг үеийг ашиглаа зүгээр нэг амраад өнгөрөх биш те хажуугаар нь айгүй их юм бодлогоширсан энергитэй байх болно те. За би ингээд 25 онд юу хийчихв, юу бүтээчихв, юун дээр алдчихв, юун дээр онцов гэд тэрэн дээрээ ингээд нэлээд юм дүн шинжилгээ хийсэн байдалтай сүүлийн 7 хоногийн өнгөрүүлэн нэг сүртэй том үйл явдал бол сүүлийн 7 хоног дээр нэг их гарахгүй гэж хэлж байна. Заримынх нь хувьд нөгөө шууд гараа те амралтаа аваад амарч иж болно. За
Тэгээ энэ нь болохоор зэрэг танд бас айгүй удаан хүлээж хүсэжсэн зүйл чинь байх болно. Ингээд нэг толгоогоо сэгцлэх те нэг жоохон ингээд доошоо болоод те энерги ингээд доошлуулад газар дуулаад ингэх боломж олвол сүүлийн 7 хоног дээр та хэдэд маань орж ирж байна. Тэгэд энэчнээс харахад байна шүү дээ. Та хэд маань бас нэг учир зүггүй амар баярын өдрүүдээр шоудаад ахгүй бололтой тэгж харагдаж байна. Илүү чимээгүй өнгөрнө гэж харагдаж байна. Гэр бүлийнхэнтэйгээ дотны хүмүүстэйгээ шинэ жилээ өнгөрүүлээд айгу тийм альва зүйлийг эргэцүүлсэн байдалтай гэхлээр зэрэг нэг тийм хитрхийн юм хөөрөө тим юм болон харагдахгүй байна. Тэрнээс өмнө эхний 3-7 хоног бол нэлээд завгүй угаасаа 2 ширхэг гал хүзэр гарч ирсэн. Тэгэхээр завгүй гадуур дотор их явсан хүн амттай ярилцсан тийм өдрүүд өрнөөд тэгээ сүүлийн 7 хоног дээр за нэг жоохон амрыг нэг тиймэрхүү байдалтай ингэж өнгөрөхөөр харагдаж байна манайхан гайхалтай. Ерөнхийдөө бол маш эерэг сар болж байгаа харагдаж байна 3 дугаар группийнхний маань хувьд. Тийм яг жинхэнэ одоо хувьслыг болвол гадаад ертөнц дээр мэдрэх болно гэж харагдаж байна. За одоо болохоор зэрэг хэдүүлээ ажил, карьер, мөнгө, санхүүг нь харцгаая. Ажил, карьер, мөнгө, санхүүг нь харахад бэлэн боллоо. За эхлээд Oracle үзээр татаж харъя. Cooperation instead of competition гэж юм. За тийм яалтчгүй энэ нэг өрсөлдөөн дээр амар одоо акцент орж ирээд тахын түрүүнээс хойш тэгэхээр хэдүүлээ шүү дээ. Ер нь ингээд ажил, карьер, сурлах хөдөлмөрийн тал дээр бусадтай өрсөлдөх гэхээсээ илүү өөрөө өөртөөгөө өрсөлдөх те өөрөө өмнөхөөсөө илүү сайжрах гэдэг дээр анхаарлаа хандуулах нь чухал байна. Тэгээ хүмүүс үнэхээр танд шудраг бусаар өрсөлдсөн те ингээд одоо сурдаг хүүхдүүдийн хувьд бол зөвхөн хуулсан эсвэл хүнээр бие даалтаа хийлгсэн тиймэрхүү юмыг таад илчлээд мэдэж магадгүй тэгсэн ч гэсэндээ тэрэн дээр ингээд тэр хүнд заавал те нэг юм шийтгэл оногдуулах га тэгээд ах шаардлага байхгүй. Тэрний оронд зүгээр өөрийнхөө зүгээс те өөрийнхөө хамтран суралцагчид, өөрийнхөө хамтран ажиллагчидтай яавал одоо өрсөлдөх гэхээсээ илүү хамтарч ажиллаж болох вэ гэдэг дээр анхаарлаа хандуулсан хамаагүй үр дүнтэй байх болно гэж сануулад байна. Тэгэхээр өрсөлдөөнд хитрхи бити бас энерги зарцуулаарай гэж зохиосууд нь хэлж байна л да. За тарих үзрөө нээж харъя. 6-гийн зоос гарч ирсэн байна. Гайхалтай. За 2 дугаар хүзэр болохоор зэрэг дахиад 6-гийн сэлэм. За 6-гийн тоо нэлээд чухал байгаа бололтой. За тэгээд Elder of Pentacles буюу зоос үзэр гарч ирсэн байна. 12 дугаар сар яалтчгүй ажил карьерийн тал дээр олзоо мөг ихтэй ах болно. Энэ дунд хүнээс өрөө авч чадахгүй байсан хүмүүс бол өрөө авч гин, өрөө дарж чадахгүй байсан хүмүүс өрөө дарж гин. Ямар ч байсан нэг юм өөр зөөлтэй холбоотой юмн дээр бол урагшаа хөдлөх боломж бол орж ирж байгаа харагдаж байна л да. Тэгээд өрөө төлж дууссан ч гэсэндээ таад маань цаанаа дахиад танд мөнгө бол байна гэж харж ирж байгаа байхгүй юу. Тэгээд яагаад вэ гэхэлэр зэрэг таад маань бас айгүй ухаалаг байж чадаад байгаа 12 дугаар сард айгүй ухаалаг байж чадаад байгаа. За тэрийгээ тэгээд наашин цаашин ингээд болгоод ингэчих юм бол тэндээс нэг юм ашигын юм орж ирэх юм байна. Тэрүүгээрээ ингээд өрөө дарчих юм байна. Тэнгууд цаана нэг юм өгүүлэх юм байна гэд өөртөө ингээд юмаа маш зөв хуваарлаж чадчихээн. Үр зээлээ авахын тал дээр болохоор зэрэг те одоо тэр хүмүүстэй яавал яаж ярил те юу гэж ингэж хэлэлцүүл те яавал болохоор байна. Яг тэгж жагаад ингээд тэгэхээр хүмүүс ингээд зүгээр нэг мессежээр одоо өрөө нэхэд авах штэ яг уулзаад за юу болж ийн яаж ийн ээж ийн хизээ яаж өрөө дуусгах боломжтой байна гэд яриад те магадгүй гэрээ мэрээсэн болвол гэрээгээ шинжлээд ингээд нэг юм ямар ч байсан нэг юм үр зээлтэй холбоотой асуудлуудыг бол айгүй гой дарж чадчихээн. За мөн дээрээс нь эсэргээрээ за энэ амар их мотоцикл яваад байна яг ажил тарах цаг бас таарчаа тэгээд ташаа байна. Таад маань зөв өнгөрүүлчээрээ очлаарай. За бас нэг юм нь юу вэ гэхээр зэрэг хэрвээ та яг ийм одоо ашигтай зээл хүсэх гээд байгаа бол тэр зээл нь бүтэх магадлал маш өндөр байна. Ипотекийн зээл, бизнесийн зээл мэл ч юм уу те. Тэр бол бас ямар ч байсан бүтэх, ямар ч байсан энэ мөнгө төгрөгөндөө өөр зээлтэй холбоотой юм таны талд шийдэгдэх магадлал 12 дугаар сард бол айгүй өндөр байгаа шүү. Тэгэхээр энийг яг таад маань өөртөө маш сайн тогтож бодож жогоод тэгээ үйл хөдлөлөө бол яг авах хэрэгтэй. Тэгээ таад минь бол яг зөв зүйлсүүдээ бол хийж чадна. Яг зөв цагтаа зөв хүмүүстэйгээ ярилцаад тэ ингээх боломж бол байгаа гэж харагдаад байна. Тэгээд 6-гийн сэлэмхлэр за ажлын шугамар бас ийш тийшээ явж байгаа хүмүүс 12 дугаар сард байж магадгүй хөдөө тамилтаар явах ч юм уу гадаад хотууд руу тамилтаар явах ч юм уу тийм хүмүүс бас байж магадгүй ажлын шугамар тэг бизнесийн шугамар ч юм уу явах боломж бол байна. За тэгээд бусадтай хамтарч ажиллах хэрэгтэй гэдэг нь 6-гийн зоосоор дахиад гарч ирж байна те.
энэ хүн л ингээд намайг чадах гээд байна. Энэ хүн л намайг ямар ч аргаар хамаагүй ялах гээд байна. Энэ хүн л надад үр зээлээ өгөхгүй гээд ингээд байна гэд бүр нэг юм зөвхөн өөрийнхөө өнцгөөс ингэж харах биш, нөгөө хүнийхээ өнцгөөс хараад яг ярилцаад те дахиж хэлэлцээр үүсгээд ингэх шаардлагатай гэж харагдаж байна. Тэгээд яг ингээд нэг тогтоод те яг юу болоод байгааг ингээ ойлгох. Ингэж чадах юм бол ерөнхийдөө 12 дугаар сар бол та хэдийн маань хувьд мөнгө санхүүгийн тал дээр маш ашигтай гоё сар байж чадхаар байгаа харагдаж байна манайхаа. Тэгээ энэ нь болохоор зэрэг дахиад би хэлье. Энэ нь зөвхөн ингээд өнөө маргааштай те зөвхөн 12 дугаар сарда аваад өнгөрөх мөнгө биш. Энэ нь удаан хугацаанд үргэлжлэх төрлийн орлого олох хэрэгсэл байгаа байхгүй. Яг тийм юм руугаа 12 дугаар сард орох гээд байна. Тэр нь бол маш гайхалтай таадад маань удаан хугацааны тогтвортой ашигыг бол оруулж ирнэ гэж харагдаж байна. Тэгээ та хэдэн настай байх нь хамаагүй сурагч ч байж болно. Тэ ажлын гараа зөндөө удацсан ч байж болно хамаагүй. Гэхдээ ямар ч байсан одоо байгаагаас чинь таныг сайжруулах нэг ийм шийдэл боломж шин одоо гэрээ хэлцээрийн ийм юм болвол явж байгаа харагдаж байна. Манайха маш гайхалтай харагдаж байна. Окей. За одоо тэгээ хэдүүлээ. Хүн хоорондын харилцаа руу орцгоё. Хүн хоорондын харилцаагаа харахад бэлэн боллоо. Oracle хүзрөө нээж харъя. За энэ бол Romance Angel хүзэр байгаа. Children за хүүхдүүд гэдэг хүзэр гарч ирсэн байна. За хүүхдтэй хүмүүсийн маань хувьд ойлгомжтой. 12 дугаар сард бол хүүхдүүдтэй гаргах цаг хугацаа маш үнэтэй, маш чухал байх болно. Хүүхдүүдгүй хүмүүсийн маань хувьд болохоор зэрэг өөрийнхөө дотоод хүүхэдтэй холбогдох, дотоод хүүхдэд баярлуулах үйл явдлыг маш их хийх сар болж байгаа харагдаж байна. За дараагийн Oracle хүзрийг нээж харъя. Boat буюу зав гэдэг хүзэр гарч ирсэн байна. За энэ дунд хүүхдүүд нь ийш тийшээ явах хүмүүс бас байж магадгүй байгаа харагдаж байна. Аль эсвэл биш те хүүхдээ хүлээж авах хүмүүс байна. Хүүхэд нь төрж байгаа эсвэл жирэмсэн болж байгаа хүмүүс бас байх шиг байна. За тэгээд мөн дээрээс нь за энэ болохоор мэдээж яриг агай илэрхий шууд утгууд байгаа. Тэгээд цөөн хүмүүс таарна. Гол цөм энерги нь юу вэ гэхлээр зэрэг та өөрийнхөө дотоод хүүхдэд хэрэгтэй зүйлийг нь 12 дугаар сард өгж байгаа харагдаж байна. Тэ бидний бүгднгийнхэн дотор юм нэг жоохон хүүхдүүд бидний жижигхэн хувилбарууд бидний дотор үргэлж насан туршдаа хэдэн настай болсон ч хамаагүй хамт явж идэг. Тэгээд энэ дотоод хүүхдэд хайрлах тусам бидний өөртөө итгэх итгэл тэ за тэгээд ер нь ингээд нэг юм энерги хамаг юм маань илүү сайжирж ирдэг байж байгаа. Тэгэхээр зэрэг яг тэрнтэй яг энэ дотоод хүүхэдтэй хэрэгтэй зүйлийг нь 12 дугаар сард өгж байгаа. Тэгэд хүүхэдтэй хүмүүс яг бас хүүхдэрээ дамжуулж өөрсдийнхөө дотоод хүүхдүүдийг айгүй их тижээж те тэтгдэг юм шиг надад санагдаад байдаг. Тэгэхээр тэр нь тийм байдлаар хүүхдүүдтэй хүмүүсийн хувьд илэржиж болно. Хүүхэдгүй хүмүүсийн хараахан ээж аав болж амжааг байгаа хүмүүсийн маань хувьд болохоор зэрэг бас тижээвэр амьтадтайгаа их цагийг өнгөрүүлэх, тижээвэр амьтадтай хэрэгтэй зүйлийг нь авч өгснөөр нэг өөртөө юм аваад өгсөн юм шиг юм гоё мэдрэмжтэй болж гин. За тэгээд ерөнхийдөө бол одоо хүүхдээрч бай, тижээвэр амьтнаарч бай, эсвэл зүгээр өөртөө харьцаж байгаа хандлагаарч бай, тэ хамаагүй ямар ч зүйлсэн гэсэн яг өөрийнхөө дотоод хүүхдэд хэрэгтэй байгаа зүйлийг нь өгч чадчихна гэж гарч ирж байна 12 дугаар сар. Тэгэхээр яг үнэндээ хүн хоорондын харилцаа гэхэлэр бусад хүмүүстэй хоорондын харилцаа гэхээсээ илүү бид нар 12 дугаар сард илүү дотгошоогоо болж байгаа л харагдаад байна л да. Тэгээ энийг болохоор 1-2 дугаар группээс мөн ялгаагүй харсан байж байгаа. Тэгэхээр одоо манай шулуун арцад subscribe хийсэн те ингээд дагдаг сонсдог энэ хүмүүсийн маань эн чинь бид нар чинь ингээд бөөнөрөө нэг юм ерөнхий нэг юм энергийн одоо коллектив байдаг аахгүй. Тэгээ энэ коллективийн маань хувьд бол 12 дугаар сар ялцчгүй илүү өөр дээрээ төвлөрөх те өөрийнхөө аз жаргал, өөрийнхөө сайн сайхан, өөртөө ихтэй байдал те тиймэрхүү юм дээр анхаарах сар болоод байгаа л харагдаад байна. Тэгээ таад маань бол энэ дотоод хүүхэдтэй одоо нэлээд хэрэгтэй байсан ямар нэгэн зүйлийг нь лавж өгөөд байгаа харагдаад байна. Энэ нь одоо тийм амар гоё хөгжилтэй тоглоом тоглох байж болно. Тоглоом худалдаж авах байж болно. Тэгээ эсвэл багтаа мөрөөддөг байсан зүйлээ биелүүлэх ч юм уу нэг тиймэрхүү юм байж магадгүй. Тэ эсвэл зүгээр л дотоод хүүхэдтэй өмнөх үеэсээ илүү хайр өгөх ч юм уу. Тийм ч юм байж болно. За тэрийг хэдүүлээ тариа хөзрөөсөө нээж харцгаая. За эхний хөзөр болохоор зэрэг Page of Pentacles гарч ирсэн байна. Зоосны боол. Окей. За дараагийнх нь болохоор зэрэг Hierophant буюу за дээд цанваартан. За тэг хамгийн сүүлд нь даяан жүзэг буруу харж гарч ирсэн байна. За хэдүүлээ 12 дугаар сард ерөнхийдөө тийм байна яалтчгүй л тийм байна.
3 дугаар группийн бол үнэхээр дотоод ажлуудаа маш их хийсэн хүмүүс байна. Энэ донд бол сэтгэл зүйч мэтгэл зүйчэд яваад удацсан, эсвэл сэтгэл зүйчэд явдгүй маа гэхэд ийм сэтгэл зүйн ном, сүнслэг амьдралын талаарх ном, тиймэрхүү амирх уншсан, өөртөө эрэл хайгуул хийсэн, судалсан, өөрсдөө ажилласан ийм хүмүүс байх шиг байна. 3 дугаар группийг сонгосон хүмүүс маань. Тэгээд та нар маань бол үнэхээр яалтчгүй нэг хэсэг бол нэлээд ийм сүнсний сэрэлт хийгээд байгаа юм шиг ийм ганцаардмал үед бол байсан. Гэхдээ одоо ганцаардмал гэдэг нь тэг хүмүүс таныг орхиж явсан гэхээс илүү та өөрийгөө бусдаас тусгаарлаж илүү ганцаараа цаг хугацааг сүүлийн үед нэлээд өнгөрөөсөн байгаа харагдаж байна. Тэгээ тэрийг 12 дугаар сард ерөнхийдөө дуусгар болгоод яг нөгөө нэг шууд утгаараа ингээд бодит ертөнцийн одоо юу хараад байна гэсэн шүү дээ. Өөрчлөлтүүд хараад байна гэсэн шүү дээ. Яг тэрийг харж ингээд өөрийгөө буцаагаад одоо нийгэмшүүлж эхэлж гин гэж харагдаж байна. За тэгээ таад маань хүн хоорондын харилцаан дээр зарим нь бол Hierophant гарч ирсэн гэхээр яалтчгүй заримынх нь хувьд бол сүү тавих ч юм уу аль эсвэл ийм гэрлэлт батлуулах албан ёсоор үерхэх ямар ч үсэн хин нэгэнд ийм амлалт өгöd байгаа байхгүй хоёлаа ингээд хамтдаа байна ч гэдэг юм уу хоёлаа ингээд аз жаргалтай ингээд явнаа нэг нэгэндээ үнэнч байна гэдэг амлалтыг өгж байгаа. Тэгээ энэ нь болохоор зэрэг маш тийм тогтвортой харилцаа бат бөх харилцааны эхлэл байгаа харагдаж байна энэ зүйл маань. Тэгээд заримынх нь хувьд бол ийм удаан хугацаанд хамт байх хүнтэйгээ бас 12 дугаар сард учирч байгаа байж магадгүй. Яг үнэндээ тэр нь бас таны дотоод хүүхдийн маш их хүсэжсэн зүйл байж болно. Нэг юм амьдралын хамтрагчтэй тийм хүнээ олно. За одоо хэдийнэ харилцаанд бат бөх харилцаанд байгаа, эрүүл харилцаанд байгаа хүмүүсийн маань хувьд бол энэ нь найз нөхөрлийн байдлаар бас орж ирж болно. Одоо жинхнээсээ насныхаа найз soulmate сүнсний найзаа олох ийм үйл явц бол 12 дугаар сард бас болж байгаа харагдаж байна. Тэгээ энэ нь таны дотоод хүүхдийг маш их баярлуулна. Магадгүй та энэ шинэ найзтайгаа эсвэл шинэ хамтрагчтайгаа нийлээд та хоёр хамтдаа ингээд жинхэнэ утгаараа шууд ингээд зав мавин дээр суугаад явах ч юм уу эсвэл энэ зав болохоор зэрэг тэр хүн таны амьдралд бас орж ирж байгааг илэрхийлж болно. За би энэ бөөднийхөө мессежийг нь уншаад тийм хэрэгтэй зүйлийг хүлээж авах гэж юм за тэгээд ямар нэгэн прогресстэй ирэх за заримынх нь болохоор зэрэг явах байж болно. Гэхдээ ямар ч байсан энэ дээр бол надад илүү авах энерги мэдрэгдээд байна. Яг л таад маань явуулах юмаа өнгөрсөн саруудад нэлээд сайн хийсэн бололтой яг энэ даяанч дээр нэлээд сайн хийцэн. Тэгээ одоо тэрнээсээ буцаад ингээ гарч байгаа илүү хүлээж авах энерги рүүгээ орж байгаа харагдаж байна. Тийм 3 дугаар группийнхэн маань за тийм учраас ийм ямар ч үсэн айгуу тийм удаан хугацааны нэг бол романтик хамтрагч нэг бол найз орж ирж байна. Тэгээ энэ хүнтэйгээ та олон жилийг хамтдаа өнгөрүүлнэ, хамтдаа өсөж дэвшин. Тэгээ та хоёр хамтдаа бие биенийхээ юм дотоод хүүхдийг хайрлаж өгөх, хамтдаа юм хөвгөлтэй зүйлс хийх, инээлдэх, тоглох, иймэрхүү юм маш их хийх төрлийн хүн байна. Гайхалтай ерөнхийдөө бол ингээд нээлттэй уншлага маань бол 3 дугаар группийн маань хувьд үүгээр дуусаж байна. Маш гоё эерэг хүзэрнүүд гарч ирлээ. Маш эерэг мессежнүүд орж ирлээ. Сахиусуудаа баярлалаа. За одоо би болохоор зэрэг нэмэлт хэсэг рүүгээ орох болно. За нэмэлт хэсгээрээ юу үзэх вэ гэхээр зэрэг нэгдүгээр уламжлалт төсөөрөө 12 дугаар сард болгоомжил зайлсхийх зүйлсээ харна. За 2 дугаар болохоор зэрэг 12 дугаар сард орж ирж байгаа ивэлүүд буюу хийхэд ээлтэй зүйлс. За 3 дугаарт яг таны амьдралд орж ирж байгаа маш нэгэн том сюрпризыг харах болно. За тэгээд энэ Hierophant дээд цангартан дээр мэдээлэл авъя. Ямар хүн одоо амьдралд нь орж ирэх гээд байгаа вэ гэдгийг хэлдүүлээ хамтдаа харцгаая. За тэгээ хэрвээ энэ хүртэлх мессеж нь танд үнэхээр таалагдсан, таарсан болвол бас нэмэлт хэсгийг авах юм бол хөөрхөн мэдээллүүд орж ирэх боломжтой байдаг. Заавал бас нэмэлтийг авах шаардлага байхгүй. Энэ хүртэлх мэдээлэл нь бүрэн бөгөөд хангалттай мэдээлэл мөн юм. За тийм байгаа шүү. Тэгээд хэрвээ нэмэлтийг авах хүсэх юм бол pinned comment буюу хамгийн ихний комент дээр үлдээсэн холбоосоор ороод зааврын дагуу худалдан авалтаа хийгээд шууд нэмэлт хэсгээ хүлээж авч үзэх боломжтой байдаг. За ингээд хэдүүлээ дараагийнхаа бичлэгээр уулзцгаая. Бүгдээрээ баяр таа.